Гендрийн асуудлаар. Гендрийн асуудал нь заримдаа ил харагддаг, заримдаа нуугдмал байдаг. Яагаад гэвэл гендрийн хэвшмэл үзэл ойлголт, ялгаатай үнэлэмж нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нийгмийн өмнө хүлээх хариуцлага, эрх хэмжээг хязгаарлах төдийгүй эрх мэдэл, хөрөнгө нөөц, нэр хүнд зэрэгээр нийгэмд эзлэх байр суурийн ялгууртай байдлыг үүсгэхэд нөлөөсөр байна. Нийгэмд бүгд эрхтгч амьдрья гэвэл, хөгжлийн хурдыг түргэсхийе гэвэл, хүссэн хүсээгүй хүүсээр үл ялгуурлан бүгдийнх нь оролцоог хангах нь чухал билээ. Азийн хөгжлийн банк болон ядуурлыг бууруулах Японы сангийн дэмжлэгтэйгээр иргэний нийгмийн оролцоотойгоор гендрийн тэгш байдлыг хангах нь техникийн тусалцааны төслийн хүрээнд гендрийн үндэсний хорооноос 9 цуврал хилцүүлгийг зохион байгууллаа. Статистик мэдээлэл, судалгаа, практикт нотогдож байгаа гендрийн асуудлуудыг олон нийтэд хүргэж, мэдлэгийг сайжруулах, хандлагыг өөрчлөхөд нөлөөлөхийг зорж байгаа нь эдгээр цуврал хилцүүлгүүдийн гол ач холбогдол юм. Цуврал хэлэлцүүлэг 1. Улсын их хурл дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл тулгамдж буй асуудал. Дэлхийн эдийн засгийн форумаас дэлхийн улс орнуудын гендрийн тэгш байдлын индексийг шинжлэн гаргасан. Энэ чансаанд манай улс 144 орноос 58 дугаар байрт орсон байна. Тухайн улс орны боловсрол, эрүүл мэнд, эдийн засаг, улс төр гэсэн нийгмийн чухал 4 салбарт эрэгтэй, эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь, үүрэг, эрхийг тодотхон гаргаж эрен бэлдэх гэсэн үг. Монгол улс гендрийн тэгш байдлаар эдийн засгийн салбарт 23, боловсролд 66, эрүүлэг хамгаалах салбарт 1, улс төрд 119 дугаар байрт жагсаж байна. Ийхүү манай улс төрийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоогоор л сүүл мушгиж үзүүлэлтийг хойш татаж байгаа юм. Тухайлбал манай улсын хүн амын 50% мөн улс төрийн намын гишүүдийн 50% нь эмэгтэйчүүд атлаа. Шийдвэр гаргах төвшөнд тэдний төлөөлөл хангалтгүй байсаар ирсэн билээ. 1992 оноос хойш улсын хурлын 7 удаагийн сонгуулийн дүнд нийт 532 гишүүн сонгогдсноос давхурдсан тоогоор 50 нь эмэгтэй гишүүн байна. Тэгэхээр ердөө 10 хүрэхгүй хувь нь эмэгтэйчүүд байгаа юм. За өнгөрсөн 10 жилийн турш ингээд судалгаа хийгээд харж байгаад бол ерөнхийдөө оролцуулдаг. Гэхдээ тэр нь хэлбэр төдий. Яг эцсийн шийдлийг бол захиргааны аргаар шийддэг. Улс төрийн намын шийдвэр гаргах үйл явцыг ингээд онлайн төвшөнд 3 загвараар авч үздэг. Захиргааны, рационал, улс төрийн гэсэн 3 төрлийн шийдвэрлэл гардаг юм байна л да модельороо. Тэгээ ингээд үзэхлээр манай ялангуяа энэ дотоод арцтай холбоотой, оролцоотой холбоотой шийдвэрүүд нь рационал байдлаар ерөөсөй гардаггүй. Дандаа улс төрийн шийдэл, бодлогын шийдэл гэдэг нэрийн дор авчиж гардаг. Иннээсээ болоод хэнийг нэр дэвшүүлэх, жишээ нь нэр дэвших тухай асуудал дээр хэнийг нэр дэвшүүлэх үгэнгүүт хэн нөлөө бүхий, эсвэл нөлөө бүхий хүнтэй хэн ойр байна гэдгээс хамааралтайгаар нэр дэвших эрхээ олж авдаг. Улс төрийн намуудын дүрмэн дуул нь 30% код байна жишээ нь ардын намын дүрмэнд тийм. Гэтэл яагаад намынхаа дүрмэнд байгаа сонгох болон сонгогдох томилогдох байгуулагдах байгууллагад 30% нь эмэгтэйчүүд байна гэдэг энэ залтайг өөрсдөө 20% сонгуулийн хуулиар хэрэгжүүлээд байгаа юм. Чи уул нь бол өөрийнхөө санаачлагаар 30%-аар ядаж хэрэгжүүлчих шээ. Харамсалтай тийм шийдвэр гарахгүй байна. Тэгэхээр би бол энийг бол нөгөө нам дотоод арчлахгүй байгаагийн шинж. Уул нь бол энэ нэр дэвших үйл ажиллагааг илүү дээрээс үү доороос үү гэж авч үзэх юм бол доороос гишүүдийн оролцоотойгоор хэнийг дэмжих боломжтой юм бэ гэдгийг нь илүү судлаад тэрийг дээр нь тулгуурлаж хамтын доороос гарсан шийдвэрийг баталгаажуулах зарчмаар, хэлэлцэх зарчмаар энэ шийдвэр гарч явах ёстой л доо. Нам бол бүх юмны хаалгач юм болсон. Тийм ээ. Тэгээ хамгийн гол одоо гэрүүлийг авч явдаг төр, тийм ээ, төр улс чинь өөрөө бас гэрүүл шүү дээ. Тийм ээ. Тэгээд баг нь гэрүүл, сум нь гэрүүл, аймаг нь гэрүүл, нийслэл нь гэрүүл, улс нь гэрүүл, тийм ээ. Тэгээ энэний хаалга бүх энд чинь авч явдаг энэ ямар л одоо тогтолцоо механизм байдгийг тэрний хаалга үүдэн дээр нь нам гэдэг бүлгүүд ингээд зогссон. За нам нь яагаад ерөөсөө манай одоо яг Монгол дээр очих юм бол яагаад болохоо байсан бэ гэвэл дахиад нөгөөд энэ бол их том сэдвэлдэ эрх мэдэл эд хөрөнгийн тийм ээ энэний асуудал яваад байгаа юм. Бид чинь бол сүүлийн 30 жил тул ерөөсөө эдийн засгаа зөвөр нь авч явж чадаагүй, зах зээлийг бий болгох чадаагүй байхгүй юу? Бид нар 90 оны дараа бол эдийн засгийн тогтолцоогоо шинжилж байгаа, эрх зүйгөө ямар нэгэн байдлаар шинжилж байгаа, заарчилсан тогтолцоонд орлого явсан чинь иргэдэд бэлдээг. Өөрөөр хэлбэл ардчлал гэж юу юм, хүний эрх гэж юу юм, эрх чөлөө гэж юу юм, шудраг ёс гэж юу юм бэ гэдгийг ямар нэгэн байдлаар иргэдэд олгох тэр боловсролын тогтолцооч гэдэг юм. Тэр нь албан бус маягаар бид нар яг ардчил гэж юм, хүний эрх гэж тэр тэгш эрх гэж юу юм гэдэг энэ асуудлууд руу бид нар яг дөрвтэй бодлого байсан юм уу гэд харахаар миний хувьд бол байхгүй харагдаад байдаг. Хүн амын 50% нь дээрээс нь боловсралтай мэдлэгтэй аюу тийм мундаг капитал бүхий
тийм ухаан амынхан хүч нь эмэгтэйчүүд шүү дээ, тийм. Тэгтэл тэр дөрөвний тэр нийгмийн баялгаа бүтээгтээч 50% нь оролцоод тэгээд бас нөгөө өөр энэ соён гэгэрүүлэх баялагийг бүтээхэд айгүй хүчтэй оролцсон байгаа хэрнээ тэр их капитал шийдвэр гаргах төвшөнд тэр мөнгийг хуваарлах төвшөнд ашиглагдахгүй байгаагаас болоод энэ улс хооронд ямар их гохирол одоо учирч байгаа вэ гэдгийг бид нар ер нь тооцож байна уу? Би хувьдаа бол энэ өнөөдөр Монголд бол 30% түүнээс дээш хувийн квотыг эзлэхийн тулд эмэгтэйчүүдэд олгохын тулд нэгдүгээр хуулийн дэмжлэг хэрэгтэй, ялангуяа тогтолцооны дэмжлэг хэрэгтэй, 30% ба түүнээс дээш хувийн квотын эрх зүйн зохицуулалт хэрэгтэй. Дээр нь улс төрийн намууд өөрсдөө хүмүүсээ эмэгтэйчүүдээ олонний танил болгож магадгүй бэлдэх хэрэгтэй. 3-р нь сонгогчдын сэтгэл зүг өөрчлөх хэрэгтэй. Зүгээр яг эмэгтэйчүүд маань нэг хүндрэлтэй юм нь бол тийм аядуу аргаар дандаа хилцэл хийх замаар нам дотор шийдвэр гаргах төвшөнд оролцох гэж оролддог нь өөрөө бас нэг талдаа нөгөө асуугаад байгаа юм шиг харагдаад байна. Аль болох асуухгүйгээр одоо бол тийм асуухгүйгээр миний харж байгаагаар бол эрхээ эдлэхийн төлөө тэмцэх юм цаг үе болсон гэж би бодож байна. За тэгэхээр энэтэй тэмцэх хоёр янзын арга байдаг. Нэгдүгээр хатуу арга, зөвлөл арга. Хатуу арга нь хуулийн арга хэмжээ. За хуулийн арга хэмжээ бол хамгийн шалгасан төв тусгай арга хэмжээ квот гэхгүй. Тэгэхээр өнөөдөр бид нар гендерийн тэгш байдлын хувьд чинь биш, муу хууль биш. Их сайн зохицолт орсон. Одоо жишээлбэл улс төрийн намын нөгөө удирдах байгууллага 25-аас доошгүй хувь нь аль нэг хүс байна гэж зарцсан. Энэ хангагдж байна уу? За дээрэс нь яам, засгийн газрын агентлаг одоо аймаг нийслэлийн төвшний удирдлагын квотыг бүгдийг зарцсан. Гэтэл энэ яаж хэрэгжилж байна вэ гэхээр одоо шүү дээ. Монголын аймаг нийслэлийн бүх засаг дарга 22 засаг дарга 2-2-уулаа эрэхтэй. Гэтэл энэ чинь өөрөө 15% аль нэг хүс байх хэрэгтэй хууль дээр гэж байна. За бүх агентлагийн дарга нар 100%, 27 агентлагийн дарга 27-уулаа эрэхтэй. Төрийн найрын бичгийн дарга 12 ах зөвхөн нэг л юм ихтэй. Өөрөлдөө хуулиа бид нар биелүүлэх. Тэгэхээр биелүүлэхдээ нөгөө шахалж шаардлага хэрэгтэй болчиход байна. Энэ яач ваа? Улаан цай биелэгдэхгүй. Хоёрдугаар энэ хууль дээр ахиад засаад энийг биелүүлэхгүй бол яах вэ гэдэг механизм хийж байгаа байхгүй. За тэгээд цаашаагаа бол нөгөө нэг квота өсөх. Өөрөлдөө ер нь бол парламентын квот 30%-аас доош бол ямар ч үр дүн энэ бол бүх судалгаагаар тогтоогдсон. Тэгэхээр 30 руу хүрэхийн юу чи хэд хэдэн давуу тал байгаа байхгүй. Нэгдүгээрт бол нөгөө нэг стереотипыг ивддэг. Эмэгтэй ийм гişүүд байж болт юм байна тийм. Эмэгтэй хүүхэд ч гэсэн ерөнхий сайд болж мөрөж болох юм байна. Тийм ер нь ямар ч ажлыг эрэгтэйдээ ялгаагүй хүсэж мөрөж хийж болох юм байна гэдэг тогтоож чаддаг юм байна. Чаддаг юм байна. Хоёрдугаар төлөөлөл хангам тийм. Гуравдугаар энэ чи үхээр нөгөө тэр асуудал шийдэхэд хүн амын 49% эрэгтэйчүүд хараад ингээ бүх юм шийдээд байгаа ч буруу шийдээд байгаа. Тэгэхээр эмэгтэй хүний амьдралаар бид нар амьдарч үзээгүй учраас тэр үзэл бодол нөлөөтөө боддоо орж ирэхгүй болохгүй. Тэгэхээр энэ хатуу арга хэмжээгээ нэгдүгээр байгаагаа хэрэгжүүлэх, хоёрдугаар энийг засах хэрэгтэй. Суурал хэлэлцүүлэг 2. Мэргэжилд хүйс байхгүй. Мэргэжил сонголтыг гендерийн мэдрэмжтэй болгосноор хувь хүн, гэр бүл, цаашлаад улс орны хөгжилд чухал нөлөөтэй юм. Судалгаагаар ихтэй сургууль, коллежид элсэгч, суралцагчид болон төгсөгчдийн 60 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Гендерийн хэвшмэл үзэл мэргэжил сонголтод нөлөөлөхийг бууруулснаар тухайн хүн чадамжаа бүрэн дайчлан илүү амжилттай ажиллаж, амьдрах, цалин хөлсний зөрүү буурах, нэг хүйсийн л хийх ажил гэж туйлшрах байдал багасна. Тухайлбал сургууль төгсөгчдийг мэргэжил сонголтын талаарх мэдээлэл тухайн сонирхож буй салбар, мэргэжил, ажлын байртай биеэр очиж танилцах. Түүнчлэн тухайн жилд буюу ойрын үед ямар мэргэжлийн ажлын байр эрэлттэй байгаа, тус мэргэжлэр хүлээгдэж байгаа ажлын байрны тоо, онцлог, ач холбогдол, цалин хангамж зэрэг мэдээллээр холбогдох байгууллагууд хангахаас гадна төгсөгчид энэ талаарх мэдээллийг өөрсдөө олж судлах нь өөрийн чадвар, сонирхолд нийцсэн мэргэжлээ сонгоход томоохон түлхэц болох юм. Эцэг эхийн саналаар тулгалтаар биш өөрсдийн хүсэл сонирхлыг дагаж хэвшмэл, баригдмал байдалд автахгүйгээр мэргэжлээ чөлөөтэйгээр сонгох боломж танд бүрэн дүүрэн байгааг мэргэжлийн хүмүүс онцолж байна. Тэрний үг гэхээр нөгөө хөвгүүд их боловсрлоос их хойш суух, ялангуяа багшийн салбар, боловсролын салбар, эрүүл мэндийн салбар. За тэгэхээр та аав бол магадгүй хүүхэд чинь эрэгтэй хүүхэд чинь ямар хүнийг харж үлгэр дуурайл авч одоо өсөж өндөх вэ гэдэг нь боловсролын байгууллагад ажиллаж байгаа эрэгтэй багш нарын оролцоо, эрүүл мэндийн газар очиж үйлчлүүлэхээр харагдаж байгаа тэр эрэгтэй хүмүүсийн тэр оролцоо үлгэр дуурайл, дүр имиж төрөх гэдэг зүйлсүүд нөгөө нийгэмшил, төлөвшил, сэтгэл зүйд нь бүрэлдэн бий болж идэг юм байна. Тэгэхээр үүнийг дагаад юу гэж хэлж өгөх хэрэг нөгөө нэг эрэгтэй хүүхдийн чинь
өөрийгөө аваа явчихна гээл нөгөө нэг хар ажил руу нэг булчингийн ажил руу яваад байдаг. Тэр хүүхэд гэтэл сайн багш болох хүүхэд, сайн инженер болох хүүхэд, сайн математикч болох хүүхэд байсныг магадгүй ингээд эрэгтэй хүүхд юм чинь ингээд аваа хоцорж байгаа юм биш үстэй. Тэгэхээр монголчууд бод энэ бол эрэгтэй хүүхдийн ажил, энэ бол эмэгтэй хүүхдийн ажил гэж хүүсээр нь ялгаа заг гаргаад хөвгүүдэд жоохон боловсруулаас хойш татдаг. Охтуудаа магадгүй өөрийнх нь хүсэл зоригоор биш тийм ээ. Зүгээр л одоо нөгөө эмэгтэй хүний салбар гэдэг нэг салбар руу оруулаад хайчдаг. Тийм үзэгдэл багасж байгаа л да. Гэхдээ илүү их одоо нөгөө орчин үеийн хандлагаар илүү их багасгаасай гэж бодож байна. За одоогийн статистикаар аваад үзэх юм бол Монгол эмэгтэйчүүдийн маань дундаж цалин эрэгтэйчүүдийн 82%-тай, бүхэл бүтэн 18%. За энэ байдал бас нөгөө он цагаар харьцуулаад үзэх юм бол бас буурах гэхээсээ илүү харин ч нэмэгдэх юм хандлагатай. За тэгээ бас нөгөө эдийн засаг дэх эмэгтэйчүүдийн оролцооны түвшин бас ингээд одоо өндөр гэж бусад орнуудтай харьцуулах юм бол хэлж болно. Гэхдээ бас сүүлийн жилүүдэд авч хэрэгжүүлсэн ялангуяа халамжийн бодлого их мэдтэй холбоотойгоор бас ингээд буур хандлагатай ингээд болоод ирж байна. Тэгэхээр энэ дээрээс нэгсэндээ эмэгтэй хүмүүс маань бүтээгдэж байгаа нийгмийн байдлаас авж байгаа хэмжээ нь өөрөө ялгаатай болох юм төлөвтэй байна. За тэгээ энэ хэмжээний ялгаатай байгаа байдал нь нөгөө эрэгтэй эмэгтэйчүүдэд ялгаатай асуудлуудыг бий болгоод ирэх юм байна. Тэгэхээр энэ цалин үүсний ялгаатай байдалд нь хүргээд байгаа хамгийн том одоо хүчин зүйлс нь нэг номерт хэдэгддэг хүчин зүйлс нь одоо босоо төвшин буюу одоо мэрэгжлийн зэрэг албан тушаал тийм ээ. За мөн хөндлөн чиглэлд буюу нөгөө ялгаатай багш, эмч, жолооч, инженер гэдэг ажлуудыг ялгаатай эрхлээд байгаа байдал нь тэр цалин үүсний ялгаанд хүргээд байгаа. Тэгэхээр нөгөө хэвшмэл ойлголтоосоо болж охид маань, хөвгүүд маань мэрэгчлээ сонгосон байдал нь нэгдүгürt нь тэдгээрийн одоо хармаанд нь орж ирэх орлогот нь бас нөлөөлөх гээд байна. Хүмүүсийн тэнцвэргүй байдлыг одоо тийм ээ бид нар ойл болох арилгах тэн дээр одоо юу гэдгийг эмэгтэй салбар дутагдж байгаа одоо салбарт нэмэгтэйчүүдээ элсүүлэх, эрэгтэй салбар дутагдж байгаад нь эрэгтэйг элсүүлэх чиглэлээр бол өнөөдөр бас гайхалтай ийм туршлагууд бас манай энэ ихтэй сургуулиудад байна гэж ингэж харж байгаа. Тухайлбал Монгол Улсын боловсролын их сургууль дээр бол ялангуяа байгалийн ухаан, математик, за сургуулийн өмнөх боловсрол, одоо багаангийн багш нарыг бас нөгөө оюутан элсүүлэхдээ эрэгтэй эсэтийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн тэтгэлийн бодлогыг бас хэрэгжүүлж байгаа нь бас энэ gender өвчтөж байдлыг хангахад бол чухал нөлөө үзүүлж байна гэж ингэж харж байна. За дараагийн бол Герман Монголын хамтарсан дэд сургууль байгаа. За эдгээр бол яг нүхээр нөгөө бидний хэлээд байгаа уламжлалт бус мэрэгжилтэй нөгөө тогтсон хөвшмөлийн ойлголтоос ангид байх ийм чиглэлийн хүрээд бар квот тогтоож оюутнуудыг эмэгтэй оюутнуудыг элсүүлж байгаа нь энэ бол маш одоо ийм чухал одоо юу гэдгийг те анхаарал татсан бас бидний одоо хүсээд байгаа, тэмүүлээд байгаа энэ зүйлийн үндэс юм байна гэж ингэж харж байгаа. Бүхий л салбарт одоо нөгөө хүүс харгалзахгүйгээр хүүхдүүдэд тухайн мэрэгчлийг одоо нөгөө сонголт хийхээс өмнө тухайн яг одоо энэ мэрэгжил маань ямар орчин нөхцөлд ажилдгийг тий энэ дээр одоо яг юу хийдгийм бэ гэдэг хүүхэд өөрөө яах вэ гэхээр нөгөө аж ахуйн нэгж байгууллага дээрээ одоо ингээд очоод нүдэрээ хараад гараараа бариад тий за тэгээд магадгүй одоо нөгөө өөрийнхөө мэрэгчлийг одоо ингээд сонгохдоо би ирээдүйд яг одоо ийм одоо орчин нөхцөл би яг одоо энэ мэрэгчлэр л би одоо ингээд ажиллана гэдэг нь одоо илүү бодтой болгох юм бол нөгөө энэ мэрэгчлэр одоо ажиллах хүүхдүүдийн тоо одоо маш их өснө. Яг вэ гэхээр зэрэг хүүхдүүд маань өнөөдөр жишээлбэл мэрэгжлийн талаарх ойлголт мэдлэг нь одоо харьцангуй бас одоо бага байгаа учраас нөгөө өөрийнхөө мэддэг мэрэгжлийнхээ хүрээнд л одоо сонголтоо хийн. Гэтэл одоо манай Монгол улсад бол албан ёсоор тоологдсон 3978 мэрэгжил шүү дээ. Тэгэхэд хүүхэд яг одоо үндэсний ажил мэрэгжлийн тайлбар толгойч номдор бол байгаа хгүй. Тэгэхээр энэ мэрэгчлээс хүүхэд 10-ыг мэдж гэнэ үү? Тэгвэл 10 мэрэгжлийн дотор сонголтоо хийн. Гэтэл 100-г мэдж байгаа магадгүй тэр орчин нөхцөл төр салбарын одоо тэр нөгөө ажлын байрууд дээр тэр орчин нөхцөл дээр тэр мэрэгжлийн хүмүүстэй очиж уулзаа тэр хүүхэд тэр мэрэгжлийн талаарх ойлголт мэдлэг нь сайжрах юм бол магадгүй одоо энэ нөгөө хэвшмэл ойлголтоосоо нэгдүгээр хүүхдүүдэд залах юм байна, хоёрдугаар нөгөө тэдэнд нөлөөлөд байгаа багш эцэг эхчүүдэд ч гэсэн тийм үү нэр ийм юм байдгийн биш үү? Магадгүй одоо нөгөө хүүхэд өөрөө буцаад эргээд эцэг ихтэй нөлөөлж болно шүү дээ. Гүй аав ээжээ таны ярьдаг шиг одоо энэ мэрэгжил чинь ийм байхаа болцсон байна. Би сая ийм юм үзэж харлаа. Ийм болчихсон байна гэдэг ч юм тийм ээ. Эрэгтэйчгүй байдаг салбарт яаж эмэгтэйчүүдийг оролцуулах хэрэгтэй юм гэдэг талаасаа гоё ном бичиж гэн, судалгаа шинжилгээний ажил хийж гэн тий. Тэгээ эцсийн бүлэгтээ ерөөсөө суурь нь ойлголт мэдлэгийг нь одоо
төлөвшүүлэх ёстой юм байна. Ойлголт мэдлэгийг төлөвшүүлснээрээ энэ нөхцөл байдлыг даван туулахад аюул чухал юм байна гэдэг утгаараа энэ одоо сургалтын хөтөлбөрүүдээр дамжуулж одоо гендрийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх тийм ээ. За дээрэс нь энэ мэрэгжил гэдэг маань хүйс байхгүй гэдэг энэ одоо гол энэ одоо бидний яриад байгаа энэ гол санааг бол хэрэгжүүлэхэд ихээхэн түлхэж болох юм байна гэж байгаа. Нөгөө түүхийн туршил бүх цаг хугацааны турш дээр эрэгтэй хүн тийм мэрэгжил хийдэг, ийм ажил хийдэг, эмэгтэй хүн тийм юм хийдэг гэдгийг эвдэж гарч ирж байгаа гэсэн үг. Одоо манай номон дээр тухайлах юм бол одоо STEM салбар гэдэг байгаа. Тэр шинжлэх ухаан, технологи, математик, инженер, арт гэж орж ирээд байгаа. Энэ дээр манай Монголд номон дээр болохоор Ууган Марийн Номин гэдэг эмэгтэй жишээлх юм бол байгаа. 32 настай, бүр залуухан. Энэ болохоор IT инженер гэсэн үг. Монголд бол ялангуяа дэлхийн дахинд ч гэсэн ялгаагүй эмэгтэй ийм IT компьютерийн инженерийн чиглэлийн тэр эмэгтэй цаас сүлжээн дээр нь суудаг эмэгтэйчүүд маш цөөхөн байдаг. Тэгээд дэлхийн түвшинд IT-г ярих юм бол Red Hat гэдэг нэг том дэлхийн одоо үүлэн технологи гэдэг юм л да. Одоо бидний хэрэглэдэг Google Drive, OneDrive ч гэдэг юм уу те энэ тэндээс өгөгдлөө оруулж ирээд яадаг тэр цаана бол тусдаа платформ байгаа. Энийг хөгжүүлдэг тийм лицензтэй хүмүүс байдаг гэсэн үг. Энийг болохоор дэлхийн дахинд угаасаа нэг 600 орчим хүн ийм эрхтэй лицензтэй ажилтгийнх нь 3% нэмэгтэй байдаг. Тэгээ Монголоос болохоор анх удаа тэр Номин гэж эмэгтэй тийм лицензтэй болсон. Гендер гэхээр ихэнх нь одоо нөгөө эмэгтэй хүн ярьж ийн гэж ойлгодог. Гэтэл бол энэ хөгжлийн эрхтгч оролцооны тухай ярьж байгаа юм аа. Тэгэхээр байгууллагад эрэгтэй эмэгтэй хоёр хүн хоёулаа байснараа тэр байгууллага хамгийн их өндөр хөгжлийнхөө оргил үед гарсан байдаг юм байна. Олон судалгаанууд байдаг. Тэгэхээр багийн судалгаануудыг харж байхад дан эрэгтэйчүүдийн баг, дан эмэгтэйчүүдийн баг илүү амжилт муутай. Эрэгтэй эмэгтэй хүмүүс хоёулаа харилцан тэгш оролцсон баг бол нөгөө илүү их өндөр амжилт гаргадаг юм сэтгэл зүйн судалгаанууд байдаг. Тэгээ энэ байгууллага бүрт ингээд эрэгтэй эмэгтэй хоёр хүмүүс салбар бүрт эрэгтэй эмэгтэй хоёр хүн ингээ харилцан эрхтгш ингэж оролцоод өөрийнхөө хувь нэмрийг тэр чадвар бүтээл чадвараа ингээд бий болгоод ирэхээр тухайн улс орны нөгөө хөгжлийн одоо нөгөө тэнцвэртэй байдал эрхтгш байдал нийгмийн түүнийгээ дагаад нийгмийн маш олон ийм үзэгдлүүд бол эерэг тал руугаа орж өөрчлөгдөх юм байна. Цуврал хилцүүлэг 3. Гендрийн мэдрэмжтэй төлөвлөлт, хөгжлийн бодлого. Бодлого, шийдвэр, хөтөлбөр яагаад гендрийн мэдрэмжтэй байх шаардлагатай вэ гэвэл эмэгтэй эрэгтэй хүмүүс ялгаатай хэрэгцээтэй өөр өөрийн гэсэн онцлог шинж бүхий давуу болон сул талуудтай. Тиймээс хүнийг хөгжүүлэх, улсаа хөгжүүлэхэд энэ нийгмийн ялгаатай хэрэгцээг онцгойлон үзэж түн рүү чиглэсэн бодлогыг боловсруулж, хөрөнгө төсөвлөж, хэрэгжүүлж, хяналт үнэлгээ хийх нь үр дүн тээгж үзэн дэлхийд даяараа чухалжилж байгаа. Манай улс ч гэсэн гендрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлэхийг зорж 2011 онд гендрийн эрхтгч байдлыг хангах тухай хууль, 2015 онд хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг баталж, хуулийн эрхцэн орчныг бүрдүүлсээр байгаа. 2020 онд энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын тухай тогтоолыг батлав. Гэвч бодит хөрсөндөө хэр бууж байгааг эрдэмтэн багш судлаачид ингэж дүгнэж байна. Гендрийн одоо мэдрэмжтэй зөвхөн эдийн засгийн биш бүх төрлийн бодлогыг хэрэгжүүлэхэд хамгийн чухал юм бол төсвийн бодлогоор нь хэрэгжүүлэх нь нөгөө цаг хугацааг аягүй хождог. Тэгээд хөгжлийн нөгөө жоохон өргөжлүүлж өгдөг, хурдсгаж өгдөг, бидний хүрэх гээд байгаа тэр зорилтыг хурдсгаж өгдөг тийм зам юм байна л да. Тийм учраас гендрийн мэдрэмжтэй төсөөлөлт их чухал гэж үзээд тэгээд ер нь бол 2000 он гараад л эхэлсэн баха. Сангийн яам, Монгол улсын сангийн яам мэргэжилтэнгүүдээ сургалтанд бэлдэж эхэлсэн, гадаадын хөтөлбөрүүдэд явуулж эхэлсэн. Тэгээд ер нь бол төсвийн бодлогод бол нэг гендрийн мэдрэмжтэй байх тийм ойлголтыг бол ингээд гаргаж ирээд тэгээд яг тэр үед бол 10 жил явсны дараа 2011 онд гендрийн тэгш байдлын тухай хууль гараад тэгээд дараа нь тэрний дараа автоматар шууд гендрийн мэдрэмж төсөвлөлт явах юм байна. Ингээд зөвхөн нэгдсэн төсвийн төвшөнд орон нутгийн төсвийн төвшөнд ингээд нөгөө төсвийн бодлогоор ингээд хэрэгжээд тэгээд тэгш байдал тогтох юм байна гэж утсан ч үгүй байсан. Хүний хөгжлийг хамгийн түрүүнд одоо яаж авч үзэх юм? Монгол хүн гэж одоо яг ямар хүн, ямар одоо нөгөө ойлголттой юм бүтээгдэхүүн байх юм. Бүтээгдэхүүн гэдэг талаас нь авч үзэхэд бид нар хамгийн түрүүнд нөгөө нэг өрхийн төвшөнд дараа нөгөө цэцэрлэг, яашил, тэгээд нөгөө сургууль, ихтэй сургуулийнхаа төвшөнд энэ бүх юмаа нөгөө нэг бодлогоор агуулгаар нь хэрхэн суух хэрэгтэй. 18 нас хүрсэн хүн тухайлбал одоо
Гендер гэдэг үгийг одоо нэг 10 дугаар анги төгсөж ч юм уу одоо нэг бүрэн дүнд боловсрол эзэмшихэд ямар чадвар эзэмшсэн байх ёстой гэдэг дээр наваач төлөвлөхгүй бол тэгж хийх бол бид нар хичнээн дээгүүрэн том хууль батлаад түүнийг хэрэгжинэ гэд хэрэгжүүлэгч нь хийм бэ хуулийг гэхээр хүн байгаад байгаа. Тэгэхээр энэ хүнийг л өөрсдөө бид нар нөгөө бодлогоор 10 20 жил гэж бэлдэхгүй юм бол суураас нь хэл энэ юм маань зөвхөн нөгөө агаарын төвшөнд, ярианы төвшөнд олон улсад ийм байдгийг манад хэрэгжихгүй байна гэсэн нөгөө шүүмжлэлт хандлагатай л гэж би бол харж. Нөгөө гендерийн statistics гэж аюу том одоо салбар байгаа. Жишээл одоо бид нар гендер ярьж байгаа л яг бодлого дотроо гендер мэдрэмжтэй гэдэг нь зөвхөн төсөвч биш. Тэгэхээр тэрнэр манайх бол аюу нөгөө сайн тэрийг бэлдээгүй хүмүүсээ сайн бэлдээгүй учраас яг одоогийн төвшин маань яг ямар байгаа вэ? Тэгээд 2 жилийн дараа яг хэдэн процентээр тэр зөрүү арилах уу гэдэг юм уу те? 5 жилийн дараа хэдэн процентээр тэр арилах уу? Яг одоогийн төвшин хэд байгаа 2020 онд 2025 онд хэд болохоор ингэж төлөвлөж байгаа энэ гэдэг. Тэр нөгөө суурийг хийхэд нөгөө альва улстай болоо тэр мэрэгчлэтнээ бэлддэг. Тэрэн дээр улсын одоо тэр төрийн өмчөд болон төрийн бус өмчөд хувийн их сургуулиуд, хувийн төрийн их сургуулиуд, судалгааны байгууллагууд маш их ажилдаг. Тэрийг энэ хуулийнхаа дагуу нөгөө тэр сайн санхүүжүүлж өгдөг тийм ээ төрөөс өөрөө ингээд санхүүжүүлээд тэрийг бид нар мэдмээр байна. Эрхэм үндэс судлаачтай их сургуулийнхаа та нар энийг хэмжиж өгөөч гэдэг юм уу тийм ээ. Тэрийг нэг удаа хэмжиж өгөхөөс гадна тэрийг хэмждэг шинэ үеийнхнийг бид нар бэлддэг. Маш сайн бэлддэг. Gender statistic гэдэг. Тэгээ одоо gender statistic бол сүүлийн одоо 10 жилүүд нэлээд сайн одоо аргачлан сайн төгсөж байгаа. Аргац дэвчлэх гарч байгаа. Өөрөлд баталгааж төсөв байхгүйгээр баахан бодлого боловсруулалт гаргацдаг. Суур төвшнгөө тийм ээ чанарын тоон зүйл дээр үсэр агуулсан тоон мэдээлэл байхгүйгээр ингээд тунхаг шинжтэй гаргацдаг. Тэгээд эн чинь нөгөө олон улсын төвшөнд очиод нөгөө дэлхийн доктортой хөгжлийн зорилго. За тэгээд нөгөө хүний хөгжлийн одоо нөгөө гендерийн хөгжлийн зорилго дээр ороод ирэх индексүүд ороод ирэхээр бид нар суур төвшинч байхгүй хүрч байгаа төвшин маань тодорхойгүй. Тэгээд ийм нөгөө тодорхойгүй бас байдлууд маань ингээд тодорхойгүй байдлуудаа аваад яваад исэн ийм практик байгаад байгаа. Энийг бол саяны энэ нөгөө шинжилсэн найруулгын сая 20 оны 5 сарын баталсан энэ шинэ хууль бол бас шинэ төвшөнд авчирч байгаа болов уу гэж би харж байна л да. Тэгээд сая нөгөө нэг одоо 20 50 гэдэг нэг Монгол улс ер нь ядаж 30 жилийн урт хугацааны суур бодлого алсын харгаа гаргачих. Тэрэн дээрээ дундын тийм 10 жилээр хэмжээд явъя. Тэгээд богино хугацааны буюу 5 жилээр мэдээж төлөвлөлт нь бол жилээр явъя гэсэн юм. Нэг юм яг дэвшилттэй зүйлүүд бол мэдээж бодлого төлөвлөлтөнд харагдаж байна л гэж би харж байгаа шин. Цуврал хэлэлцүүлэг 4. Гендерийн тэгш байдлыг хангахад чиглэсэн олон талт хамтын ажиллагаа. Энэхүү хилцүүлгийн эхэнд ерөнхий сайдын гендерийн асуудал эрхэлсэн зөвлөх сүх жаргалмаа Монгол улсын засгийн газар гендерийн эрхтгч байдлыг хангахаар ямар бодлого барьж хэрхэн ажиллаж байгаа талаар танилцуулсан юм. Улсын хурлын гишүүн Булган Туяа эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадварыг нэмэгдүүлэх талаар Азийн хөгжлийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран Монгол улсад гендерийн тэгш байдлыг хангахад Азийн хөгжлийн банкнаас оруулж байгаа хувь нэмэр хамтын ажиллагааны талаар хүний эрхийн үндэсний комиссийн олон улсын гэрээ эрх зүй хамтын ажиллагааны хэлтсийн дарга ундрах гендерийн ялгуурлан гадуурхалтын талаар тус байр сууриа илэрхийлсэн юм. Ерөнхий сайдын гендерийн асуудал эрхэлсэн зөвлөх сүх жаргалмаа гендерийн эрхтгч байдлыг хангах тухай хууль 2011 онд батлагдсан. Гендерийн эрхтгч байдлыг хангах тухай бие даасан хуулийн төслийг 2007-2008 онд боловсруулж эхэлсэн. Тухайн үед Азийн хөгжлийн банк дэмжлэг үзүүлж гендерийн асуудал чухал үүрэг гүйцэтгэж ирсэн гэдгийг онцлоод талархал илэрхийллээ. Тэрээр олон талт өргөн хүрээг хамардаг утгаараа гендерийн асуудал нь салбар хоорондын нэгт хамтын ажиллагааг шаарддаг. 1996 онд гендерийн тэгш байдлыг сайжруулах үндэсний хөтөлбөрийг баталж хэрэгжүүлсэн. Манай улс өдгөө гендерийн 5 дахь үндэсний хөтөлбөрөө хэрэгжүүлж байна. Дэлхийн энтэй сэтгэж дэнж дээрээ хэрэгжүүлэх зарчмаас хөгжил дэвшил эхэлдгийг бид бүхэн мэдхүлээ. Төвлөрлийг сааруулах үүднээс 2013 оноос эхлэн эдийн засгийн бүх салбар төв болон орон нутгийн засаг захиргааны бүх шатанд тухайлбал нийт 9 салбар 21 аймаг Улаанбаатар хотын 8 дүүрэг бүрт дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна. Аймагуудын засаг даргын хамгийн газар гендерийн асуудал хариуцсан ажилтнтай болсон зэрэг ахиц дэвшил гарсан
гэсэн зүйлийг дурдвал цөөнгүй юм хэмээн танилцууллаа. Хэлэлцүүлгийн үеэр Азийн хөгжлийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран байр сууриа илэрхийллээ. Тэрээр гендрийн эрхтгч байдлыг хангах үйл явцыг хурдсах асуудал Азийн хөгжлийн банкны үйл ажиллагааны тэргүүлэх 7 чиглэлийн нэг юм. Энэ утгаараа гендрийн асуудал Азийн хөгжлийн банкны байгууллагын төвшөнд мөрдөх тулгуур зарчмуудын нэг төдийгүй 2017-оос 2020 онд Монгол улсын засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа түншлэлийн стратегийн 3 тулгуур чиглэлд тусгалаа олсон байдаг. Азийн хөгжлийн банк Монгол улсын засгийн газартай 2021-с 2024 онд хэрэгжүүлэх түншлэлийн шинэ стратегидээч гендрийн асуудал тэргүүлэх ач холбогдолтой хэвээр байх болно хэмээн онцоллоо. Суурал хэлэлцүүлэг 5. Гендрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйг хөгжүүлэх санаачлага. Энэхүү хэлэлцүүлэгт гендер судлалын эрдэмтэн судлаачдын бүлгийн төлөөлөл сэтгүүл зүйн хөтөлбөрт гендрийн агуулгыг нэвтрүүлэхэд ажилласан эхтэйд сургуулийн сэтгүүл зүйн багш нар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд оролцож гендрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйг хөгжүүлэхэд тулгарч байгаа бэрхшээл шийдэх гарц замын талаар ярилцаж өөрсдийн мэдлэг мэдээлэлээ солилцсон юм. Тус хэлэлцүүлэгт гендрийн асуудлыг Монголын хэвлэл мэдээлэл сэтгүүлчид хэрхэн хөндөж байгаа талаар хэвлэлийн хүрээлэнгийн түншлэл хариуцсан мэрэгжилтэн оюун цэцэг судалгаа танилцууллаа. Монгол Улсын их сургуулийн сэтгүүл зүйн тэнхимийн профессор Болд Эрдэнэ эхтэйд сургуулиудын багш нартай хамтран гендрийн агуулгыг сэтгүүл зүйн хөтөлбөрт хэрхэн тусгасан талаар судалгаа хийсний үр дүнд сэтгүүл зүйн хөтөлбөрт гендрийн агуулгыг нэвтрүүлэх гарын авлага боловсруулан сэтгүүл зүйн сонгон сурвалжлах хичээлийн тоонд оруулаад байгаа тухайга танилцууллаа. Сэтгүүл зүйн хөтөлбөрийн агуулгад гендрийн агуулгыг нэвтрүүлэх модулыг боловсруулах ажлыг гендрийн үндэсний хороо санаачлан хийж Монгол Улсын их сургуулийн сэтгүүл зүйн хөтөлбөрт туршилтын байдлаар оруулан зааж байгаа бөгөөд цаашид сэтгүүлч бэлтгэж байгаа бусад эхтэйд сургуулиудад нэвтрүүлэх ажлыг төлөвлөж байна. Хэлэлцүүлгээр гендрийн эрхтгч байдлын талаар сэтгүүлчдийн мэдлэг ойлголтын төвшин редакцийн бодлогодон тусгаж өдөр тутмын ажилдаа хэрхэн хэрэгжүүлдэг тухайга хэвлэл мэдээллийн редакторууд сэтгүүлчид туршилгаасан хуваалцлаа. Хийгдсэн 15 оны судалгаагаар ямар дүн гарсан бэ гэхээр нийтлэл нэвтрүүлгийн одоо их сурвалжийн 21% нь бол эмэгтэйчүүд байдаг байна. Үлдсэн хувь нь бол эрэгтэйчүүд буюу нэлээд гүү одоо эрэгтэйчүүдийн дуу хоолойг бол Монголын хэвлэл мэдээлэл түлхүү гаргадгийн байна гэж ингэж үзэж болно. Тэгээд 21% нь эмэгтэйчүүд хэрнээ эмэгтэйчүүдийг дүрсэлж гаргаж байгаа хэлбэр нийтлэгдээ гэрийн ажилтай ээж гэдэг ийм дүрээр бол хэвлэл мэдээлэл хэрэгсэл гаргаад байна. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүдийн дуу хоолойг гаргаж байгаа ч гэсэн ахяал гаргаж байгаа хэлбэр нь гендрийн хөвшмөл ойлголтыг баттгсан ийм хэлбэрээр бол гаргадаг юм байна. За дараагийн нэг судалгааны дүнг би та бүхэнд хуваалцахыг хүссэн. За энэ бол 2018 онд хийгдсэн ВАК гэдэг олон улсын байгууллагын санхүүжилттэйгээр хэвлэлийн хүрээлэнгийн тухайн үед манай гэрээд байсан сэтгүүлч коллежийн багш судлаачдын баг Задас эдийг сургууль руу шилжсэн байгаа тийм. За энэ багийнхан маань бол нэг өдрийн мэдээллийн хөтөлбөрийг үнэлж үзсэн байгаа. Хэр гендрийн одоо мэдрэмжтэй байгаа юм бэ? Гендрийн мэдрэмжтэй байж чадчихэв үгүй юу гэд нэг өдрийн мэдээллийн хөтөлбөрийг холбож сонгож авч үзсэн байна л да. За 2018 оны 6 сарын 13-ны өдрийн 45 мэдээг үл сонгож үзсэн байна. За ингээд үзэхэд бол ерөнхийдөө 10 нийт мэдээллийн тухай өдрийн 18% нь бол ойролцоогоор гендрийн мэдрэмж бол харьцангуй сайн байна. Үнцэртэй мэдээлж чадчихна гэсэн ийм дүн гаргасан. Харин 22% нь бол дунд зэргийн гендрийн мэдрэмжтэй байна. Дийлэнхтэй буюу 66% нь гендрийн мэдрэмж мэдэн дээр бол үндсэндээ хангахдахгүй байна гэж үзсэн. За гол шалгуур одоо ингэж дүгнэх шалгуур нь юу байсан бэ гэхээр нэгдүгээрт аль нэг хүүсийг дүгүүлэхгүйгээр шудраг үнэнд тэнцвэртэй хандаж чадсан юм уугүй юу? Үний эрх тэр дундаа одоо эмэгтэйчүүдийн эрхийн хэм хэмжээг онцлсан юм уугүй юу? Аль хүүсийн санаа бодлыг өөрсдийнх нь дуу хоолойгоор нь одоо хүргэж чадсан уугүй юу гэдэг ийм гурван үндсэн шалгуураар хэмжиж үзэхэд бол нэг л өдрийнхийг сонгоход иймэрхүү байдалтай байна 18 оныхоор. Юуны өмнө бол 2018 онд бол гендрийн үндэсний хороотой бид нэр одоо хамтарч ажиллаад ер нь одоо энэ сэтгүүл зүйн сургуулиудад гендрийн асуудлыг хичээл сургалтанд хэрхэн тусгаж байна вэ гэдэг талаар жижиг хэмжээний энэ судалгаа хийсэн. Манай одоо Монгол Улсын их сургуулийн сэтгүүл зүйн тэнхим. За ингээд эндээс үүдээд бид ерөнхийдөө 18 онд бол тухайн үед бол яг гендрийн мэдрэмжтэй гэдэг юм уу сэтгүүл зүй гэсэн тийм тусгаалсан бол хичээл байхгүй. Гэхдээ бол зарим хичээлүүдэд тодорхой одоо бас агуулгууд багтаж байсныг бол олж тогтоосон. Тухайлбал энд одоо сэтгүүлчийн ёс зүй, практик сэтгүүл зүй,
За мөн одоо реклам сурчлага зэрэг одоо хичээлд бол тодорхой хэмжээгээр гендрийн асуудал тусч байсныг бол тогтоогоод ингээд Монгол Улсын их сургуулийн тухайн үеийн одоо хичээлд байсан 9 хичээлийн байсан холбогдох агуулгуудад одоо дүн шинжилгээ хийсэн. За ингээд энэ хийснийхаа үндсэн дээр бид нар одоо тодорхой хэмжээгээр одоо гарын авлага хийх ийм одоо асуудал руу бол шилжиж орсон. Тэгээ энэ гарын авлагын маань хамгийн гол одоо үндсэн ач холбогдол юу вэ гэвэл энэ гарын авлагыг ашиглаад аль ч ихтэй сургуулийн багшууд одоо энэ гендер суурилсан ийм хүчирхийллийн асуудлаар гендрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйн чиглэлээр бол одоо хичээл сургалт явуулах ийм боломж бол энд бол одоо бүрэн дүүрэн бид нар тусгасан. Миний мэдж байгаагаар MNB Монголын үндэсний олон нийтийн радио телевиз Eagle тэгээд зарим нэг сүүлийн үед гарч ирж байгаа сайтууд энэ төр бол зөвхөн ерөнхий хүний эрхийн зарчим, ёс зүйн зарчмаасаа гадна гендрийн бодлого гэдэг юм гаргасан байдаг юм билээ. За магадгүй зарим томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд бол гаргачаад жохон нөгөө нэг сэтгүүлч нар нь эсвэл өдөр тутамдаа ажиллаж байгаа операторууд нь бусдад хэвлэл мэдээллийн ажилтнууд нь жохон тэрийг яг ажил хэрэг дээр практик дээр хэрэгжүүлж ийнэ үгүй юу гэдг нь харин жохон учиртай байдаг юм байна. Хандлага бол нэлээд өөрчлөгдөв. Зарим хэвлэлүүд бол ийм тусгаалсан бодлогыг бол гаргаад тэрийг батлаад нэгсэндээ хэрэгжүүлээд явах хандлагууд бол гарч эхэлж байгаа юм байна гэдэг ийм байдал гарч ирсэн. Манай радиогийн хувьд бол яг нэг тийм онцлсон одоо гендрийн бодлогоч гэдэг юм уу тийм бодлого бол байхгүй хэдий ч гэсэн яг радиогийн өөрсдийн бодлого эфир дууралт гэдэг юм уу хөтөлбөрүүдтэй дууралтуудыг эрэгтэй эмэгтэй хүмүүс угаасаа эрэгтэй ширхтэй гэдэг талаас нь нэвтрүүлгүүдэд хүргэдэг. Хөтлөгчдийн хувьд ч тэр зочдын хувьд ч тэр тэрийг бас маш тэнцвэртэй байлгах. Эрчүүдийн хөтөлбөр байгаа бол эмэгтэйчүүдийн хөтөлбөр байх, гэр бүлийн хөтөлбөр байх гэдэг юм уу. Энэ болгоныг өөрсдийнхөө радиогийнхоо бодлогот үндсэнд нь чиглэлүүлээд аваа явж идэг. Тэгээд ерөөсөө бодлого нь эрэгтэй эмэгтэй аль аль нь одоо нэгэн дээр нэгэн доор гэдэг бодлогоогоор уран бүтээл хийдэг учраас яг энэ дээр нэг тийм гендрийн мэдрэмж гэдэг юм уу тийм асуудлууд бол цаанаасаа нэг гардаггүй нэг юм туршлага байна. Хэдий тийм ч гэсэн яг гендрийн бодлого гэсэн нэг тийм нарийн ямиг бол гаргаагүй байгаа. Радиогийнхаа үндсэн бодлогот ороо явцдаг учраас бид нар энэ дээр нэг тийм асуудалгүйгээр нэвтрүүлэг мэдээллүүдээ одоо цацаад хүргээд явчихж байгаа. Үндэсний өдөртний томоохон сониудын хувьд бол мэдээж одоо гендрийн тийм ерөнхий бодлого байгаа. Мэдээж одоо томоохон материалуудаа бол ядаж хүүсийнхаа харьцааг бид нэр яаж оруулах вэ? Эрэгтэй эмэгтэй байх шаардлагатай, дандаа эрэгтэй хүмүүсийг оруулахгүй гэдэг ч юм уу. Тиймэрхүү ерөнхий бодлого байгаа. Тэгээд сэтгүүлчд нь ч гэсэн яг материалаа бэлтгэхдээ тэр харьцаагаа бол хоорондоо ярилцаж бэлтгэдэг. Яг энэ нөгөө гендрийн мэдрэмжтэй гэдэг дээрээ бол сэтгүүлчдийг одоо мэрэгшүүлэх ч юм уу нийгэмд одоо зөв эерэг ойлголтыг өгөхийн тулд сэтгүүлчдийг мэрэгшүүлэх сургалтанд хамруулах бол зайлшгүй шаардлагатай. Яг нарийн одоо гендрийн мэдрэмж гэдгийг яаж олон нийтэд ойлгуулах вэ гэдэг мэдээ сэтгүүлчдээр дамжуулах шаардлагатай. Тэгэхээр нэгдүгээр сэтгүүлчдийг мэрэгшүүлэх шаардлагатай. Хоёрдугаарт одоо нөгөө нэг редакцаас нэг сэтгүүлчдийг ч юм уу тийм одоо татамжтай сургалтанд суулгах юм бол буцааж очиад редакцтай одоо энэ гендрийн мэдрэмжтэй бодлого хөө бид нар одоо энэ бодлого яаж ингэж хэрэгжүүлэх үү яг бодит байдал дээр гэдэг ч юм уу тийм бас гарц саргалгаа явуул зүгээр юм болов уу гэж юм сэтгүүлчид боддог. Цуврал хилцүүлэг 6. Эмэгтэйчүүдийн иргэний нийгмийн байгууллагуудын хөгжил, иргэний нийгмийн төлөвшөл. Хэлэлцүүлэгт гендрийн үндэсний хорооны дэргэдэх эрдэмтэн судлаачдын бүлгийн гишүүд Улаанбаатар болон орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагуудын 30 гаруй төлөөлөлд оролцож Монгол улсын иргэний нийгмийн төлөвшөлт, эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын оруулж байгаа хувь нэмрийн талаар мэдээлэл солилцов. Цахимаар зохион байгуулагдсан энэхүү хэлэлцүүлэгт Монголын инновацийн бодлогын хүрээлэнгийн захирал Бэмжэв Монголын иргэний нийгэмдэх эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын төлөв байдлын талаарх судалгаагаа танилцууллаа. Тэрээр манай улсын улс төрд эрчүүд даван гайлж иргэний нийгмийн эмэгтэйчүүдэд зөнхөлж байна гэж хэлж болно. Монголын эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудад тулгамдж байгаа гол асуудлууд бол улс төрийн хуваагдал, талцал, хамтын ажиллагааны хумигдмал байдал, санхүүгийн болон хүний нөөцийн хомсдол, сургалт судалгаа, дутмаг байдал юм а хэмээн онцоллоо. Монголын эмэгтэйчүүдийн сангийн зөвлөх эрдэнэ чимэг, эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын чадвархын өнөөгийн байдал, чадвархжуулах зарим санаачлагын талаар мэдээлэл хийлээ. Олон улсын иргэний нийгмийн байгууллагуудаас ялгаатай нь манай улсын үндэсний болон орон нутгийн иргэний нийгмийн байгууллагууд
байгууллагуудад үндсэн санхүүжилт байхгүй бөгөөд ихэнхдээ олон улсын байгууллагын зарласан өрсөлдөөнд төсөл хөтөлбөрийн санхүүжилтэд тулгуурлан үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Төслийн санхүүжилт нь тогтмол биш учраас иргэний нийгмийн байгууллага үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж чаддаггүй. Тиймээс үйл ажиллагааны санхүүжилтийг бэхжүүлж тогтвортой байдлыг хангаж ажиллах нь тулгымдсан асуудлын нэг болж байгааг онцолсон юм. Хэлэлцүүлэгт оролцогчид нэг нэгээрээ биш, нийлж ажиллах, хамтын ажиллагаагаа өргөжүүлж шин шатанд гаргах, төрийн зарим гүйцэтгэх үүргийг төрийн бус байгууллага хэрэгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх, тулгамдаад байгаа санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдэх талаар санал бодлоо илэрхийллээ. Төрийн бус байгууллагын хувьд биднэрт бол санхүүжилт үйл ажиллагаа явуулах ийм боломж олон улсын байгууллагаас хараат байх асуудал ингээд тулгамдаад байна. Тэгэхээр энийг яах вэ? Тэгээ өнөөдөр ингээд аваад үзсэн бол бид нар энийг эмэгтэйчүүдийн эрхийн зөрчил одоо өдөр тутам нэмэгдэж байгаа тийм тухайлбал яг ингээд өчигдрийн ажил тэгэл одоо яг тийм тухайлбал ингээд аваад үзсэн бол бид нар алхам тутамдаа гарч байна. Энэ бүхэнд одоо бид нар ингээд дандаа ингээд хойноос нь босны дараа дуурайд ах юм уу? Ийм асуудлуудыг ингээд байгаад байгаа мэдж байгаа гэдэг дээр одоо бид нар яаж оролцох юм бэ? Тэгээд ганцхан төрийн бус байгууллагын хүчээр энийг шийдвэрлэх үү? Тэгээд бид нэр одоо яг нэг хамтын хүчээр шийдвэрлэх бид нэр ойрын зорилтууд нь юу байх юм бэ? Холын одоо алс хэдийн зорилт юу юм бэ? Одоо эндээ зориулаад яаж нөөцийг дайчлах вэ? Тэгээ биднэрт ямар боломж байна гэдгийг л бид нар одоо яг тэ толгойд өнөөдөр та бүхэн бас энийг хэлэлгийн нэгэнтээ бид нар ингээд бас энд одоо зориулаасаа гэж бодож байна. Тэгээд ерөнхийдөө нэг байгууллагын одоо хүчин чадлыг одоо яг тэ толгойд ингээд мөхөсдөж байна. Ганцаараа ажиллах боломжгүй болж байна. Бид нар одоо яг тэ дан иргэний нийгмийн байгууллага юм уу? Яг одоо дан төрийн байгууллага ганцаараа бас ингэж явна гэдгээс илүү бид нар хамтаараа юу хийж болох вэ гэдэг юм зүйл байгаа. Тэгээ хамгийн сүүлд одоо миний бас ингэж сая хэлсэн зүйл бол бас нэг асуудал нь санхүүжилт. Тэгээ нөөцийг яаж дайчлах вэ? Хараат байдлаас яаж баг хамааралтай болохын тулд бид хэрхэн яаж ажиллах вэ гэсэн ийм зүйлүүдийг л одоо би бас та бүхэнтэй энэ богинохон одоо танилцуулгаараа илүү практик талтай өдөр тутам одоо яг тулгамдж байгаа асуудал гэдэг юм уу ийм зүйлүүдээс бол бас ингээ хуваалцлаа. 1990-ад оноос хойш буюу одоо шилжилтийн жилүүдэд төрийн үүрэг оролцсон харьцангуй бага байсан нийгмийн асуудлууд ялангуяа эмэгтэйчүүд гэр бүл одоо юу гэдгийг хүүхдийн асуудлыг бол олонний анхааралд хүргэх, энэ асуудлыг шийдвэрлэх, гарц гаргалгаа хайх, энэ асуудалд одоо чиглэсэн үйл ажиллагаа явуулах энэ үйл ажиллагааг бол Монголын эмэгтэйчүүдийн иргэний нийгмийн байгууллагууд бол нуруунд дээрээ үүрч ирсэн. Тэгэхээр цаашид эмэгтэйчүүдийн иргэний нийгмийн байгууллага болон төрийн түншлэл хамтын ажиллагааны тал дээр илүү их одоо анхаарлаа хандуулад үйл ажиллагааны яг ямар үндсэн чиглэлүүдээр одоо явах юм бэ гэдгээ үндсэн чиглэлүүдэд тодорхойлж стратеги боловсруулахаас бол магадгүй одоо юу гэдгийг энэ цаашдын одоо эмэгтэйчүүдийн иргэний нийгмийн байгууллагууд тэрний одоо нийгэмд гүйцэтгэж байгаа өөрийнхөө оролцоонд бол тодорхой хувь нэмэр оруулахад бол энэ алхмыг бол бид нэр хамгийн эхлээд бол хийх шаардлагатай юм шиг санагдаж байна. Эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагууд бол бас энэ чиглэлээр ч гэсэн ер нь бүх чиглэлээр тийм хамтарсан одоо бас хурал гэдэг юм уу да ерөнхийдөө тогтсон байдлаар хийж ямаар санагдаж байна л да. Урд нь бол эн чинь эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагын чуулган 2 жил тутам хийж байсан шүү дээ. Тэгээд тэр нь бас сүүлдээ ингээд байхгүй болсон. За тэгэхээр ямар ч хэлсэн за 2 жил биш юм аа гэхэд одоо юу гэдэг хэдэн жил ч үдийн 3 юм уу 5 ч юм уу ингээд тодорхой хугацаанд яг хамтын ажиллагаагаа цаашд хэрхэн өргөжүүлэх үү, яаж сайжруулах үү те төрдөө юугаа хэлэх үү эднэргээд энэ зүйлсүүдийг бол хилцэж ярьж байдаг. Ийм нэг механизмыг бол цаашдаа бүрдүүлэх нь зүйтэй гэсэн ийм саналтай байна. Зөвхөн эмэгтэйчүүдийн төрийн бас байгууллагын тухай судалгаа биш. Ерөнхийдөө энэ эмэгтэйчүүд судлал, гендер судлалын судалгаа мэдээлэл бол улам одоо нэмэгдэх шаардлагатай. За энэ дунд эмэгтэйчүүдийн төрийн бас байгууллагуудын тоо одоо статистик банк санхүүгийн одоо тайлангийн мэдээлэлээс илүүтэйгээр энэ дунд ажиллаж байгаа хүмүүсийн туршлага, энэ сүүлийн 20-30 жил ажилласан туршлага, мэдлэг, за бэрхшээл, за энэ дунд ерөнхийдөө энэ яаж энэ эмэгтэйчүүдийн төрийн бас байгууллагууд, эмэгтэйчүүдийн иргэний нийгмийн тохиролцоог одоо цаашид улам сайжруулах
ямар байдлаар одоо шинэ одоо залуу үеийн эмэгтэйчүүдийн төрийн бас байгууллагууд иргэний нийгэмд идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх гэх мэт энэ шинээр үүсэж байгаа асуудлууд руу чиглэсэн одоо судалгаа мэдээлүүд бол маш хэрэгтэй байгаа нь харагдаж байна. Одоо ингээд иргэний нийгэм байгууллагын одоо төрийн бодлого эрх зүйн орчныг сайжруулах ийм асуудлууд маань тулгамдсан байгаа шүү дээ. Ер нь бол за ингээд 8-аас 12 онд бол энэ хоёр одоо бодлого болон хуулийн бүх одоо юунуудын төслүүдийг нь бэлтгээд хилэлцүүлээд бэлэн болгочихсон байсан. За гэвч одоо өнөөдрийг хүртэл энэ асуудал маань огт одоо батлагдахгүй байгаа. Ялангуяа эхний ээлжинд бол иргэний нийгмийн байгууллага хөгжүүлэх юм төрийн бодлого бол гарах ёстой. Эхний ээлж нь гарах ёстой. Хуулийн орчныг сайжруулахдаа иргэний нийгмийн байгууллагын маш одоо өндөр оролцоотойгоор өргөн оролцоотойгоор бол дахин одоо бас энэ төслийг үл бэлтгэх юм шаардлага байгаа гэж ингэж үзэж байгаа. За тэрийг ч гэсэн дурдах ёстой байхаа гэж бодож байна. Ялангуяа тэнд байсан одоо нөгөө иргэний нийгмийн байгууллагыг бол санхүүжүүлэх нөгөө 1% асуудал яригдчихсэн шүү дээ. Тэгээ энийг ч гэсэн бид нэр одоо ингээд цааш нь авч явмаар байна гэдэг асуудал байна. Суурал хилцүүлэг 7. Эрүүл мэндийн салбар дахь гендрийн асуудлууд. Цахим хилцүүлэгт эрүүл мэндийн салбарын ажиллагчид, эрдэмтэн судлаачид, их сургуулийн багш нар, Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагуудын зэрэг 40 орчим төлөөлөл оролцож, эрүүл мэндийн салбарын гендрийн асуудлуудын талаар мэдээлэл солилцож, авах арга хэмжээний талаар санал бодлоо хуваалцлаа. Энэ хэлэлцүүлгийн эхэнд коронавируст халдварын талаарх хүн амын мэдлэг, хандлага, дадалдах, гендрийн ялгаа, эрүүл мэндийн салбарт ажиллагчдын гендрийн асуудлууд, жирэмслэлт, амарч хуйн эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгамдж байгаа асуудлууд, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү, түүнд нөлөөлөх хүчин зүйлс гэсэн 4 томоохон суурь судалгааг танилцуулсан юм. Коронавируст халдварыг хомрохын тулд ард иргэдийн зан үйл, хэв шинж, мэдлэг хандлагыг судлахын чухлыг нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн орчны эрүүл мэндийн салбарын эрхлэгч доктор Сувд онцоллоо. Сика компани захирал Эрдэнэ Монгол эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 9.7 жил байна. Иймд дундаж наслалтын зөрүүг багасгах чиглэлд олон улсын сайн туршлагыг судлан суралцах, амиа хорлолт, халдварт ус өвчлөлийн суурь шалтгааныг тодорхойлох, эрүүл зүй амьдралын хэм маягийг сурталчлах, хэвшмэл ойлголт хандлагыг өөрчлөх, эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зэрэг асуудалд анхаарах зайлшгүй шаардлагатай байна гэж судалгааныхын дүгнэлтийг танилцууллаа. Шинжлэх ухааны технологийн их сургуулийн бизнесийн агсан түвшний сургуулийн багш доктор Биндрия эмэгтэйчүүд голлон ажилтг эрүүл мэндийн салбарын шийдвэр гаргах түвшиндх гендрийн тэнцвэрт байдал төдийлөн хангагдаагүй байгаа нь энэ салбарт тулгарч байгаа томоохон асуудлын нэг хэмээн дүгнэлээ. Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны сургуулийн багш доктор профессор Солонго жирэмслэлт, амарч хуйн эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх цогц тайланд дурдсанаар амьгүй төрөлт эрс нэмэгдэж, ургийн гаж хөгжил нэран эндэгдлийн 12.4%-ийг эзлэх болсон зэрэг ноцтой асуудлыг хөндлөө. Хүн амын мэдлэгийг бол ер нь хүмүүс халдвар дамжих замаа ойлгож байгаа юм уу? Халдварын нууц үе, коронавирус халдварын шинж тэмдэг. За халдвар төрдөг эрсдэлтэй хүн ам гэж хэрхэн үрдсэн сэргийлэхийн гэгчлэнгээр 14 асуултыг дэлхийн нийт одоо хүмүүсийгээ мэдсэн байх ёстой гэж одоо үздсэн. Энэ 14 асуултаар одоо хүмүүсийнхээ мэдлэгийг бид нэр одоо бас үнэлсэн байгаа. За ингээд үнэлэхэд бол одоо мэдлэгийг нь бол үнэлсэн. За үүнтэйгээ холбоотой хандлага болон дадлыг одоо үнэлсэн ингээд. За судалгаанд бол 1700 орчим хүн одоо оролцсон байгаа. За дийлэнх нь бол одоо 60.8% нэмэгтэйчүүд, за хуваарийг хөдөлмөр эрхэлдэг төрийн байгууллагын ажилчид бол дийлэнх хувийг эзэлж байгаа. За мөн хувийн компани, оюутан сурагчид гэдэг ер нь бүхэл төлөөллөд оролцсон. За шашин шүтлгийн хувьд бол одоо үндэстний ясны хувьд бол 76.7% нь халах, за 17.6% нь казак, за бусд нь бол 5.7% нь одоо бусад ястан одоо хамрагдсан байгаа гэх. За халдварын талаарх мэдлэгийн тоог түрүүн 14 зүйлээр одоо 14 асуултаар үнэлсэн гэж одоо ярьсан байгаа. За 10-аас дээш асуултыг мэдж байгаа оролцогчдын хувийн жим бол мэдээж өндөр гарч ирсэн. Жишээлбэл 54.2% нь буюу тал хувь 10-аас 13 асуултыг зөв мэдэж байсан. За 1.7% нь 14 асуултыг одоо бүрэн мэдэж байгаа. Буюу яг 14-ийг мэдж байгаа гэж одоо хариулсан байгаа. За мөн одоо юу гэдэг нэгээс одоо 9 хүртэлх асуултыг бол бас одоо 40-50% нь одоо мэдчихсэн гэдэг. За хүүсийн хувьд аваад үзэх юм бол мэдлэгийн дундаж оног аваад үзэх юм бол нийт хүн амын маань 920 одоо хүн амын маань мэдж байгаа 14 одоо мэдэх ёстой зүйлээс
9-ыг одоо дунджаар мэдчихсэн бол за энэ үзүүлэлтийг хүүсээр аваад үзэх юм бол эрэгтэйд 8.9, эмэгтэйд 9.4 буюу эмэгтэйчүүд илүү мэдлэгтэй байсан гэдэг. Эрүүл мэндийн салбарын гол юу бол зорилго бол аюулгүй чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэн бүрт хүргэх замаар амьдралын чанарыг сайжруулж хүн амын дундаж наслтыг уртасгах гэсэн ийм зорилготой. За тэгэхээр энэ зорилгынхаа хүрээнд гендерийн эрхтгэх шийдлийг хангах тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр, бусад одоо олон хууль тогтоомжийг өөрийнхөө салбарын бичиг баримтаагаар уялдуулж боловсруулдгаа гэж тайланд бол гарсан байгаа. Зүгээр бусад нөгөө бичиг баримтын судалгаа хийж ахад за тэгэхээр ер нь бол энэ тусламж үйлчилгээг хүнийг ялварлан гадуурхахгүйгээр, хүүсийг ялварлан гадуурхахгүйгээр, за энэ насыг ялварлан гадуурхахгүйгээр ийм одоо үйлчилгээ үзүүлэх тийм хүсэл эрмэлзэл бол энэ салбарыханд байна. Гэхдээ өөртөө өмнөсөн байдлаараа бол ерөнхийдөө 3.1 манай бодлого хөтөлбөрүүдэд гендерийн тэгшээдлэл тэр болгонд тусаагүй. Зарим нь бол бас мэдэхгүй 4.1 тийм ээ. Цөөн хувь нь бас огт хариулаагүй. Ийм байдлаас нь харах юм бол бид нэр ерөнхийдөө энэ салбарын гендерийн талаар манай салбарт юу болоод байна вэ? Бид яаж ажиллаж байна вэ? Бид ер нь бусад салбарынхаа хаахан байна вэ гэдэг дээр жоохон мэдээлэл багтаа юм болов гэсэн ийм одоо сэтгэл төрүүлж байгаа. 1992 онд бол одоо монголчуудын одоо эмэгтэй хүн бол 64.9 наслж ирсэн бол эрэгтэй 60.7. Тэгэхээр дундаж насны зөрүү бол 419 гэсэн одоо хэмжээтэй 92 онд бол байсан байна. Ерөнхий ойрхон. За тэгээ 95, 2000, 2005, 2010, 2015, 2018 он гэхэд 18 оны байдлаар бол 967 болж ирсэн. Тэгэхээр одоо энэ байдал өөрөө бол одоо яагаад ийм их зөрүүтэй ингээд болсон бэ гэдэг юм асуудал бол бас бид нар тавьж байгаа. Тэгэхээр энэ өөрөө дэлхийд болоод Азад бол бас одоо ямар хэмжээний үзүүлэлт юм бэ зөрүү талаасаа гэдэг. За дундаж наслтыг болохоор одоо ингээд дэлхий дээр ингээд 2016 онд ингээд хийсэн судалгаагаар энэ дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хийсэн судалгаагаар дундаж наслт бол дэлхий дээр хамгийн их нь бол энэ 10.8 буюу Оросын холбооны улс байна. За Литв дараа нь 10.5, 10.4 гэдэг ингээд манайх бол ингээд 12 тугаа дэлхийд дундаж наслтын зөрүүгээр. Гэтэл дэлхийн дундаж өөрөө бол 4.4-тэй байгаа. 4.4-тэй. За энэ бол дэлхийд бид нэг 12 зогсож байгаа бол Аз нуханд 7 бүстэй бол манайх бол 2 дугаар байранд зогсож байгаа. Одоо энэ Вьетнамын дараа бол ингээд манайх ингээд энэ тэгтээ нэг 16 оны дата учраас энэ нөгөө 8.5 гэж харагдаж байгаа шүү тийм. За тэгэхээр энэ өөрөө ингээд харахаар ерөнхийдөө хуучин нөгөө одоо зөвлөлт холбоот улсын одоо холбоонд байсан улсууд бол ихэнх нь бол ингээд харагдаж байгаа. Тэгээ Азиас бол Вьетнам ингээд за Монгол бол ингээд давхардж орж байгаа та бүхэн бас харж байгаа баха. За аймагуудаар нь бид нар ингээд задлаад үзэх юм бол ерөнхийдөө манайч нөгөө 9.1 хэд байгаа те. Тэгээ энэ дээр болохоор 11.7 гэдэг Орхон аймаг бол нэлээд одоо зөрөө өндөртэй байна. Сэлэнг аймаг 10.8, Дорногов аймаг, Дархан уул аймаг, Сүхбаатар аймагуд бол одоо нийт одоо улсын дунджаас бол нэлээд өндөр дундаж наслтын бол юм зөрөөтэй байдал бол харагдаж байна. За ингээд нас баралтаа ингээд аваад үзэхээр ерөнхийдөө бол ингээд одоо нэг 10 нас барлаа гэхэд 6 хүн бол эрэгтэй, 4 нь бол ингээд эмэгтэй байгаад байна. За одоо ингээд насны бүлгээр нь задлж үзье. 0-оос 1, 1-ээс 4, 5-аас 9 одоо ингээд 10-аас 14 гэдэг ингээд хоошоо харахаар за энэ хөхүүд бол ерөнхийдөө одоо ингээд бид нар ингээд жилийнхээ нөгөө нийт ингээд нас баралтаа ингээд насны бүлгээр нь ингээд ангилаад үзэхэр гэсэн. За ингэхээр ерөнхийдөө яг ийм нэг юм хөдөлмөр эрхлэх наснда ингээд одоо ингээд нэг нас бараад байгаа энэ одоо хөх лайнууд дандаа эднэр бол ингээд энэ ягаанаас ингээд аягүй өндөр байгаа. За энэ ингээд дандаа хөх. За тэгээд 70-аас дээш наснд бол ягаан буюу бол одоо эмэгтэй хүмүүс бол ингээд их бол байгаа байдал бол анзаарэгдэж байгаа. За тэгэхээр энэ өөрөө ингээд одоо юу гэдгийг ингээд баг 10 жилийн зөрүүтэй байгаад шүү дээ 9.1 хэдтэй. Тэгэхээр энэ бол юу гэж байгаа юм гэхээр ер нь дунджаар бол одоо эрэгтэй эмэгтэй хоёр одоо хань байлаа гэхэд дунджаар эмэгтэй нь бол 9 жил ганцаараа амьдрнаа л гэсэн баг логик цаана бол байна гэж. Тэгэхээр одоо ер нь бол хавцсангуй бол одоо ганц бие эмээнэр маань үлдээд л за ер нь эрэгтэйчүүд маань бол тэгээд ерөнхийдөө 70-аас өмнө наснд бол
ихэнх нь одоо нас барж байна гэсэн. За хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйгээс бол 3.3 дахин их байна гэж. За яг энэ хөдөлмөрийн насны яг одоо энэ 60 наснаас өмнөх ингээд 20-с ингээд хойш ингээд харах юм бол 3.3 дахин өндөр байдаг. Яг эд одоо юу гэдгийг хөдөлмөрлж ажиллаж одоо амьдрдаг насн дээрээ эрэгтэйчүүд маань бол нас барчаад байгаа маа. За нас баралтын ингээд бид нэр ерөнхий ингээд шалтгааныг ингээд авахаар 83.1% нь бол ингээд өвчлөлттэй холбоотой нас баралт байна. За 9.1% нь бол одоо бусад осол. За 3% нь бол зам тээврийн осол. За 2.6% нь бол амиа хорлолт. За 1.3% нь бусдад хорлогдсон. 0.7 тодорхой бус. За үйлдвэрлэлийн осол бол 0.2. За ийм бүрэлдэхүүнтэй. Ингээ харахаар ерөнхийдөө зам одоо энэ осол гэмтэл болоод өвчлөл гэдэг бол одоо нийт бараг нас баралтын одоо 93.4% нь бол байж байгаа. За энийг хэдүүлээ нас баралтаа ингээд одоо доторх ингээд бүтцээр нь задлаад үзье. За өвчлөлийн хувьд бол нийт одоо нас баралтын одоо 56% нь бол эрэгтэй, 44% нь бол эмэгтэй. За бусад ослын хувьд бол бараг 80%, 5 хүний 4 нь бол одоо энэ бусад осол гэдэг шалтгаанаар бол ямар нэгэн байдлаар осол гэмтэлд орж бол эндэж байна. Энэ өөрөө ингээд нийт нас баралтын 91% байж байгаа. За зам тээврийн ослын бол 74% буюу 4 хүн дотны 3 нь бол бас эрэгтэй хүн байж байгаа. За амиа хорлолтын 85%. За одоо бараг л 10 хүн дотмын одоо 8, 9 тий эрэгтэй хүн. Гэхдээ одоо яахаар эрэгтэй хүн гэдэг одоо амиа хорлоод байдаг юм би одоо ийм их одоо нөгөө бидний хэлдгэр сэтгэлийн тэнхээгүй байдаг юм уу яадгийн тийм ээ. За бусдад хорлогдсон гэдэг дээр бол 5 хүн дотмын 4 нь бол бас бусдад хорлогдсон. За тодорхой бус шалтгаанаар гэдгээр бол бас 5 хүний 4 нь. За үйлдвэрлэлийн осол бол 100% ингээ ирж байна. За ингээ харахаар бид бүхэн харж байгаа. Яг ингээд ерөөсөө шалтгаан дотор болгондоо ерөөсөө эрэгтэй хүмүүс ингээд давмгаа байгаад байгаа. Эрэгтэйчүүд зориулсан эмнэлгийн үйлчлэгийн хүртээмж бол хангалтгүй байна гэдэг нь бол бас харагдаж байгаа. За тухайлбал ингээд яаж байгаа гэхээр одоо эмэгтэйчүүдийн эмнэлэг, эмэгтэйчүүдийн одоо төрөх тасаг болоод одоо хувийн эмнэлгүүд бол бараг л одоо бид нар нэг болон тойрол нэг олж чадна. За хариж байгаа хэтрүүлж магадгүй текстүүлж. Тэгвэл одоо эрэгтэй хүмүүсийн хувьд бол одоо улсын хэмжээнд урлаг андрологийн төв бол одоо ганцхан байдаг. Манай нэгдүгээр эмнэлэгт байж байна. За кабинет бол улсын эмнэлгүүдийн одоо эрэгтэйчүүдийн тасаг одоо одоогоор нийт 4 буюу 3 аймагт 1 дүрэгт байна гэж. Эрэгтэйчүүдийн кабинет 21 аймагаас 3-т нь 9 дүүргээс 1-т нь байна гэж. За тэгэхээр нийт одоо 30 дүүрэг аймагуудаас 4-т нь байна л гэсэн ингээд санаа байгаамаа. Тэгэхээр энэ ингээд өөрөө хангалттай биш байна. За хувийн эмнэлэг бол 5 байна. За андрологч эмчийн тоо бол 2018 оны байдлаар бол улсын хэмжээнд 6хан шиг болж байна. За энэ эрэгтэйчүүдийн одоо үзлэг юмд одоо хамааралтай энэ тоног төхөөрөмж юмнууд бол бас ингээд төдийлөн ингээд хангалттай биш байна гэж. За тэгэхээр энэ өөрөө бол бас ингээд эрэгтэй хүмүүс бол одоо эрэгтэй хүмүүсийн одоо нөхөн үржихүн эрүүл мэнд тийм ээ одоо нөхөн үржихүн эрүүл мэнд гэдэг зүйлийг бол бид нар одоо анхаарч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх дэд бүтц бол одоо хангалтгүй байна. Гэтэл эрэгтэй хүмүүсийн хувьд бол энэ магадгүй одоо хамгийн эмзэг сэдвэн тий хамгийн одоо эмзэг одоо юу гэдгийг одоо цэгнэ гэдэг юм уу да тий одоо магадгүй одоо ингээд нэг бэлгийн судалтаа болчлоо энэ одоо яагаад ингээд байгаа юм бол одоо яах вэ гэхэд ингээд очихоор сумын төв дээр очихоор эрэгтэйчүүдийн ингээд за тасаг мэдээж байхгүй дээр нь ихэнх нь эмэгтэй эмчнэр байж дээ. За тэгээ одоо нэг юм очоо үзүүлэх гэхээр нөгөө сумын төвийн эхнэрийн жимчийн таньдаг ах дүү нарын жимчийн таньдаг тэгээд нэг юм санаа зовоод ингээд үүдээр нэрэж байгаараа явчихдаг. За аймгийн төв дээр очлоо. За нэг ингээд явж байгаа нэг за нэг аймгийн төв дээр очингууд аймгийн төв дээр эрэгтэйчүүдийн кабинет байхгүй. Тэгээ яг үнэндээ аймгийн төвд нийт одоо энэ 21 аймгийн болвол ингээд 18-нд нь эрэгтэй хүн бол очих одоо юм газаргүй байгаа наа. Одоо баг хэлэхэд болохоор байна л дээ. Хамгийн өндөр эрсдэлтэй одоо байна шүү гэдгийг энэ насны бүлэг харуулад байна гэж байна. Тэгэхээр бол энэ тэр 42-тай дундачтайгаа харьцуулахаар зэрэг маш том тоо гэдгийг та бүхэн ингээд харж байна гэдэг. За магадгүй энэ дээр нөгөө жирэмсний төрсний дараах жирэмсээс сэргийлэх арга хэрэгслийн зөвлөгөө энэ төр одоо дутуул одоо яваад байгаа ингээд тоо харуулад байгаа
гэсэн үг. За дараа нь нялхсан эндэгдлгээ би түрүү хэлсэн. За энэ бол мөн адилхан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг илэрхийлдэг юм чухал үзүүлэлт байгаа. За перинатал гэдэг нь би түрүү хэлсэн тийм ээ. Нөгөө 28 дөнгөж төрөөд 28 хоногтой. За нялхсан нь болохоор 1 нас хүрээгүй нас баралтыг ингээ оруулцдаг. За 28 хоногтой гэхээр 14 мянган амьд төрөлтөнд за 1 нас гэхээр 21 болоо явчихж байна. Хот хөдөөгийн зүрэг та бүхэн харж байна. Ингээд бүр 2-оос илүү дахин өндөр. Тийм ээ, ийм өндөр зөрүүтэй. За ялангуяа энэ аслагдсан өндөр уулын бүс нутагт одоо нэлгсэн эндэгдэл хамгийн өндөр байгаа даахгүй юу. За энэ нөгөө яаралтай тусламж үйлчилгээ нэгдсэн одоо нөгөө стандарт хангасан цэгтээ очиход ингээд хамааралтай гэдгийг ингээд нотолж байна. За дараа нь амьгууд төрөл тасралтгүй нэмэгдэж байна. Энэ агаарын бохирдол те. За экологийн одоо энэ одоо сүрлээс хамаарат гэж би тайлбарлаж чадна. За энэтэй холбоотой амьгууд төрөлт бол тасралтгүй манад нэмэгдээд байна. За энэ бол аюул. За энэний дараа нөгөө ээжд үзүүлж байгаа сэтгэл гуталтай холбоотой зөвлөгөө өгөх те энэ ажлууд бол ингээ явагдахгүй. Ямар их одоо төрсний дараах стресс гэдэг юм чинь байна вэ гэж одоо тэр ээжүүдийн ярьцлагаас ингээ харагдаад байгаа байхгүй юу. За дараа нь перинатал үед буюу төрсний дараах 28 хоног буюу сар дотроо үүсэж байгаа эмгэгүүд. За энэ ялангуяа хот хөдөөд аль алинд нь ялгсан эндэгдлийн тэргүүлэх таван шалтгаанд нь багтаад байна. За тэгэхээр энэ одоо дөнгөж төрснийхэн дараа тэр өрхийн эмнэлэгч байдаг юм уу те одоо тэр хүүхэд няраа сувилагч нар бол өрхөө одоо хүүхдэд тойрдог түүнд тусламж үзүүлдэг одоо ийм юмнууд бол ингээ орхигдоод байна гэсэн санаа шүү. За дараа нь ялгсан эндэгдлийн 40-оос 60% нь няраа эндэгдэл буюу хараа дөнгөж төрөө 7 хоног дотор эндээд байгаа. За түүний дараагийн нэг зүйл бол ургийн гаж хөгжил няраа эндэгдлийн 12.4% эзлээд байна гэж. За тэгэхээр энэ нөгөө нэг жирэмсний хяналттай холбоотой энэ одоо асуудлууд одоо ямар те үр дүнтэй байгаа юм бэ гэдгийг бид нар энэ үр дүнгийн индикатор үзүүлэлтүүдээр одоо харж болно. За мөн жирэмсэн одоо өсвөр насны охтын жирэмслэлтийн тухайн дээр ярьж байна те. За өсвөр нас гэхэлэр би энэ дээр 15-аас 19 насныхыг бол авсан. Яа тэгэхээр нөгөө олон улсын юм дээр одоо харьцуулсан учраас. За тэгэхээр энэ өсвөр насны охтын төрөлт одоо манад 40 мянган амь төрөлт 1000 одоо хүүхдээс л 40 эмэгтэй хүүхд төрүүлээд байна гэсэн үг. Хөдөөдөө бүр өндөр 2 дахин хотоос 2 дахин өндөр. За өсвөр насны охтын төрөлтийн дундаж нас 17.8. За гэрлэлтийн хуулиа барих юм бол энэ чинь гэрлэлтийн хуулиндаа бол 18 нас гэж заасан байдаг. Тэгэхээр гэрлэлтээс өмнөх одоо төрөлтийн явагдаад байна гэсэн санаа. За мөн адилхан одоо энэ нөгөө халамж сэтгэл зүйн интернет ингээд нөлөөлөд байдаг тийм ээ. За энэ бол орж ирж байна. За тэгээд энэ өсвөр насны охтууд чинь төрөөд байгаа нөхдүүдийн 50% нь огт боловсралгүй хараа. За тэгээд 25% санхүүгийн огт чадваргүй одоо ийм охтууд байна шүү гэдгийг харуулж байна гэж байна. За дараа нь тусламжийн төрөл хүртээмжийн хэдүүлээ ингээд аваад үзэхээр Монголд бол үр хөндлөлтийн түвшин нэг 7 орчим хувьтай. Уучлаарай өсвөр насны охтын үр хөндлөлтийн түвшин нийт үр хөндлөлтийн 7% эзэлж байна. За гэхдээ энэ бол нөгөө бүртгэлтэй үр хөндлөлт. Үүний цаанд бүртгэлгүй үр хөндлөлтүүдийг бол хэдүүлээ бас тандалтаар тий практикаараа ч бид нар мэдчихэж байгаа. За дараа нь өсвөр үеийнхний үр хөндлөлтийн түвшинний 40% нь бол тэр үр хөндлөлт хийхийнхаа өмнө 80% нь үр хөндлөлтийн хийснийхаа дараа ингээд зөвлөх үйлчлэгээ авсан гинэ. За уул нь бол өмнө нь бол зөвлөгөө өгөх ёстой шүү. 100% зөвлөгөө өгөх ёстой тий одоо аюултай шүү. За ингээд үр хөндлөлтийн дараа бас зөвлөгөө өгөх ёстой шүү тийм ээ. Одоо дараагийн арга хэмжээ нь гэтэл 80% зөвлөгөө аваад одоо энэ үр хөндлөлтөнд орохынхаа өмнө 40% нь зөвлөгөө авч ирсэн гэсэн юм статистик байна. За мөн өсвөр насны охтын 90% нь бэлгийн замаар дамжих халдварын талаар сонссон. За тэгээ дөнгөж 12% нь жирэмснээс сэргийлэх арга хэрэгслийн талаар анхаа шатны ойлголттой гэдэг. За ингээд энэ нөгөө тохиолдолтын бэлгийн авилт бол одоо орж байгаа тохиолдол. За магадгүй хөгжлөд агаад те энэ бас нөлөөлдөг баг л та. Ингээд тохиолдолтын бэлгийн авилт орж байгаа тохиолдол өндөр байдаг юм байна. Гэхдээ дандаа бэлгэвчгүйгээр тийм ээ бэлгийн авилцанд ороод байгаа. Ингээд бэлгийн замаар дамжих халдвар, жирэмслэх, хүсээгүй жирэмслэх одоо эрсдлүүдийг нэмээд байгаа шүү гэд. За тэгээ залуу эмэгтэйчүүдийн 0.6, эрэгтэйчүүдийн 1.4.8% нь 15 наснаас өмнө бэлгийн авилцанд ороод байна. Нэгэнт одоо ийм практик одоо байгаад байгаа юм бол те залуучуудын дунд ийм өсвөр үеийнхний хандлага байгаа бол бид нар жирэмслээс сэргийлэх арга хэрэгсэл гэр бүл төлөвлөлтийн одоо энэ чиглэлээр мэдээлэл зөвлөгөө үйлчлэгийг одоо сайжруулахаас өөр аргагүй болж байгаамаа. За ингээд бид нар одоо дараагийн өгч байгаа зөвлөгөө юу вэ гэхээр энэ зөвхөн энэ хэсэг дээр зориулж байгаа зөвлөгөө юу вэ гэхээр бүх эмэгтэйчүүд за тэр дундаа нөгөө зорилтод бүлэг болгоод энэ орон нутгийн өдөөгийн аслагдсан өндөр уулын бүсийн те уул уурхай зөнхлөд байгаа ийм бүсийн эмэгтэйчүүд өрхийн орлого доогуур байгаа те одоо энэ нэмзэг бүлгийн эмэгтэйчүүд хөгжлийн бэрхшээлтэй одоо энэ эмэгтэйчүүд хүүхдийг те өндөр стандарт хангасан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжийг одоо сайжруулъя л та. Тэгээ бүх шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний стандартыг одоо сайжруулъя те одоо ачаал их гэдгээс биш. Энээс чинь болоо зүгээр нөгөө зөвлөгөө өгөх хамгийн чухал энэ эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх дараагийн нөгөө ажлууд маань ингээд дандаа орхигдоод байгаа гэдэг санааг энэ дээр хэлсэн. За тэгээд ялангуяа зан үйлдэлийг өөрчлөх
эрүүл мэндийн бүх одоо шатны эрүүл мэндийн одоо тусламж үйлчилгээний нэгжүүд дээр зан үйлийг өөрчлөх, зөвлөгөө одоо өвчлөөс урьдчилан сэргийлэх ялангуяа бэлгийн замаар дамжих халдвараас гэдгсэн. За би дахиад дуртай бэлгийн замаар дамжих халдвар бол Монгол улсын нийт халдвар төвчний 40% эзэлж байна гэдэг. Урьдчилан сэргийлэх болон дэвшилтэт харилцааны хөтөлбөр одоо чиглэлээр бэлтгэгдсэн хот хөдөөгийн нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудын тоог одоо нэмэхээс өөр аргагүй. Тэрнээс биш өрхийн одоо тэр эмч туслах ажилтан бол ингээд айлуудаар яваал эсвэл энэ уулга нөлөөллийн ажлыг хийх боломж үнэхээр байхгүй. За дараа нь олон нийт төрийн бус байгууллагууд орон нутгийн удирдлагыг нөхөрчхөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төлөвлөх, хэрэгжүүлэх, түүнийг хянах, мониторинг хийх үнэлэхтэд нь одоо тийм илүү оролцоотой болгоё, оролцоог бий болгоё. За энийг бол бид нар байнга л ярьдаг. Тэгээ бүр аргаа аваад ядаж улсын нийт төсвийнхөө 1% одоо энэ төрийн бус байгууллагуудад олгоод энэ ажлыг чинь ингээд уран дээр өөрөөд явъя гэл иргэний нийгэм байгууллага төрийн бус байгууллагууд одоо яваал гэдэг. Тэгээ одоо энийг дахиад шаардж чинь бид нар. За дараа нь төв болон орон нутгийн удирдлагууд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд нөхөрчхөн эрүүл мэндийн хүртээмж чанарыг нэмэгдүүлэх, тэр дундаа яаралтай их барих юм болон нярайн тусламж үйлчлэгийг сайжруулах зорилгоор санхүүжилтийн одоо дутагдaltaй байдлыг яаралтай одоо авч шийдвэрлэжээ. Өнөөдрийн байдлаар одоо бэлдээд байгаа 340 орчим энэ совилогч нарыг одоо улсын зардлаар бэлтэж байгаа шүү дээ. Миний мэдэх одоо 2 жилийн өмнөөс бэлдсэн. За тэгээ эдгээр бол ингээд ажил дээр очисон ч гэсэндээ цалин үлсэн нэмэгдэхгүй болвол үнэхээр одоо энэ улсын ялангуяа эмнэлгүүд дээр ажиллах боломжууд одоо хэрэг ахуулаад хөдөө орон нутг руу явах те тэр өндөр уулын бүсүүд рүү одоо очиж ажиллах тийм шийдвэрүүдийг гаргах болов гэдэгт тэр бол ерөнхийдөө нэлээд эргэлзээтэй байгаа. Тэгээд наад шатандаа бид нар болсон хүчнээ бэлтгэхтэй гэхэд хүлээж авч байгаа хөдөлмөрийн зах зээлийн орчноо бид нар бол давхар бүрдүүлж өгөх шаардлагатай байгаамаа гэж байна. Цуврал хилцүүлэг 8. Цахим орчин дахь хүний эрхийн мэдрэмжтэй хүчирхийллийн агуулгагүй харилцаа. Цахим сүлжээний хэрэглээ өсгөн хэрээр олон нийтийн үлгэрлэл авч даган дүүрээдэг урлаг соёлын олонний танил эрхмүүдийн хүний эрхийг үл хүндэтгсэн гендрийн мэдрэмжгүй, гендерт суурилсан хүчирхийллийг дэмжсэн утга бүхий үг яриа үйлдэл олон нийтэд богино хугацаанд өргөнд сар хүрээнд нөлөөлөх болжээ. Энэ хүрээнд гендрийн үндэсний хорооны дэргэдэх эрдэмтэд судлаачдын бүлгийн гишүүд урлаг соёл, хэвлэл мэдээллийн салбар болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлттэй хамтран цахим орчин дахь хүний эрхийн мэдрэмжтэй хүчирхийллийн агуулгагүй харилцаа сэдвээр цахим хилцүүлэг өрнүүлж нөлөөлөгчдийг эерэг нөлөө үзүүлэхийг уриаллаа. Манай урлагийнхны тийм ээ одоо нэлээд бас өөрсдийгөө одоо олонний танил хэмээн нэрлэгддэг бас манай соёл урлагийн байгууллагын төлөөллүүд бас дуучдын одоо өөрсдийгөө тэрийг хошин яриа онгоо гэж одоо ингэж нэрлээд за эндээ бол одоо эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн одоо хүчирхийллийн асуудлуудыг ингэж ярьсан нэг юм асуудал байгаа. За энэ өөрөө маш тийм нийгэмд бол одоо буруу үлгэр дуурайл үзүүлсэн тэрийг одоо ерөнхийдөө бол энэ асуудал байх ёстой мэтэр ингэж ойлгож ярьж одоо энэ мэдээллийг олон нийтэд түгээж бас энэ чиглэлээр нэлээд олон иргэний нийгмийн байгууллага хүний эрх гендрийн чиглэлээр бас ингэж ажилладаг судлаач төлөөллүүд бас энэ дээр бас дуу хоолойгоо нэгтгэж энэ талаар бас зөвлөгөө мэдээллүүдийг бас ингэж холбогдох байгууллагуудад хүргүүлж ажилласан байгаа. Тэгэхээр өнөөдрийн хилцүүлгийн бас хамгийн гол одоо чиглэх мессеж бол энэ дээр байгаа. Өөрөөр хэлбэл бид нар ер нь энэ нийгэмд одоо олонний танил хэмээн одоо өөрсдийгөө нэг өргөмжилж байгаа. За мөн нөгөө талаасаа танил болчихсон. За зөвхөн хэвлэл мэдээллийн байгууллагуудын ийм одоо агуулгуудыг нийтлээд байгаа юм биш. Дахин орчинд ямар нэгэн байдлаар бас нэг тодорхой асуудлаар од болох ч юм уу. Нэг бол энэ асуудлыг одоо илүү ийм эмзэг одоо сэдвүүдээр илүү өөрсдийгөө бас алдаршуулах юм зорилготой ч байдаг юм одоо яг тэр нь бол тогтоогдоогүй ямар нэгэн байдлаар ингэж одоо дандаа ийм хүний эрх гендрийн мэдрэмжгүй үйлдэл үйл ажиллагаануудыг хийж хэрэгжүүлэх бас хандлагууд сүүлийн үед бас нэлээд ингээд орширч байна. Тэгэхээр энийг илүү одоо урлагийн салбарынхан бас хийгээд байгаа нь тун харамсалтай. Ер нь бол энэний өмнөх ч гэсэн та бүхний мэдж байгаа ерөнхийдөө гэр бүлийн салалт маргаан харт амхны асуудал за энэ гэр бүл доторх одоо хэрүүл маргаан хүчирхийллийн асуудлыг ерөөсөө ингээд захим орчноор нэг цацаж одоо энийг нөгөө ямар ч фильтргүй үзэж байгаа хүүхдүүдээс аваад бүх насны төлөөллүүдэд бол энэ өөрөө бас ямар хандлага мэдлэг мэдээллийг бас өгж байгаа вэ гэдэг дээр бас анализ хийх юм зайшгүй юм шаардлагууд бол бас гарч ирж байгаа. Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс гендрийн үндэсний хорот хамтраад хэвлэл мэдээлэл дэх гендрийн асуудлын талаар бол нэлээд дагнан ажиллахаар бол энэ жилээс орж байгаа нийгмийн сүлжээнд байгаа нөлөөлөл үзүүлэгч хүмүүс маань идэвхтэй хэрэгэлдэг хүмүүс маань өөрсдөө нэг талаар мэдээлэл түгээхтэй одоо төрөүний хүний эрхийг хамгаалах чиглэлээр 9 кодын хэмжээтэй өөрсдийгөө ингэж анхаарахаас гадна дээр нь нөгөө талаар бас хохирогчд болох маш их эрсдэл байдаг.
За тэгэхээр энэ дээр олонний сонирхлын хүмүүс олонний танилал хүмүүс бол орсон байдаг. Одоо манай хамгийн сүүлд орк гэдэг одоо энэ үгээр бол маш их ялгарлан гадуурхалт. Ялангуяа хөдөөнөөс орж ирсэн оюутнуудыг бол энэ бол баг л би хөдөөнөөс ирсэн оюутан гэж хэлэхээсээ ичих хүртэл хэмжээнд энийг бол одоо маш их тархаасан тий. За энэ үзэн ядах үг хэлэг тарахад бол сэтгүүл зүйн байгууллагууд ч үүрэг гүйцэтгээд байна. Нөгөө дор нь орж саналаа илэрхийлж байгаа. Иргэдэд ч үүрэгтэй байна. Нөгөө инфлюенсерүүд маань ч үүрэгтэй байгаад байна. За хаана илүү их илэрдэг юм бэ энэ үг гэсэн чинь ялгуурлан гадуурхал өнгө айс гаргаж байгаа. Үтгэж байгаа доромжилж байгаа. Хүчирхийл дуурайлан дуудцгаа дайрч давшилсан нэр хоч өгч байгаа. За манад бол бас энэ нэр хоч өгөх энэ үг хэлэмжээр дамжиж бас илэрдэг. За энэ тэг холбоотойгоор сайт болоо захин сүлжээ Facebook, Twitter дээр 90 хүн одоо энэ зөрчлийн хуулиар торгуулсан байдаг юм аа. Нийгмийн мэдээллийн сүлжээнд байгаа нөлөөлөгчд маань одоо илүү их одоо маркетингийн чиглэл рүү ажилладаг. Өөрсдийнхээ ажил бизнесийг дэмжих эсвэл аль нэгэн компанидаа маркетинг зар сурталчилгааны чиглэлээр гэрээ хийх замаар ажилладаг. Тийм төр зураг бол нийтлэг байдаг. Тийм учраас одоо энэ хүмүүс маань одоо түрүү харснаар маш их нөлөөлөлттэй болсон. Олон гахагч нартай. Ялангуяа энэ нийгмийн мэдээллийн хэрэгсэлтэй залуучууд хамгийн их олон хувь нь. Тэгэхээр энэ одоо нийгмийн баримжаат мэдээллийн харилцаа нөгөө нийгмийн соён гэгээр сайн үлгэр дуурайл үзүүлэхтэй ёс зүйтэй хариуцлагатай нийгмийг бий болгоход бол та нарын өөрөг оролцоо маш чухал болсон. Тэгэхээр та бүхэн маань энэ тал руугаа бас илүү их бас ажиллавал нийгэмд бас их хэрэгтэй байгаа гэдгийг хэлээ. Яг энэ чиглэл рүү дэлхийн бас нөлөө бүхий одууд байнга л одоо ийм их ажлууд хийж байна. Тэгэхээр бас манай Монголын одоо одууд маань бас энэ рүү хийдэг баг улам их хийх байхаа гэж итгэж найдаж байна. Сүүлийн үед ингээ яг сонгуулийн үеэр нэг трол арим гэдэг нэг юм яригдаад байна шүү дээ. Тэгээд тэр трол арим гэдэг зүйл чинь бүр ямар ч одоо ёс зүй ямар ч одоо бүр хүний наад захын юмд баригдахгүйгээр хүмүүс рүү айгүй харигсаар дайрдаг тийм яг тэгэхээр энэ чинь ажил нь болцсон байна л да. Зүгээр хүн үзэл бодлооч илэрхийлж байгаа юм биш тий. Ийм болчиход байна. Тэгэхээр одоо энэ дээр мэдээж зохицуулт хүнд байх. Гэхдээ хэвлэл мэдээллийн салбар, нийгмийн хэвлэл мэдээллийн салбарын өнцгөөс ямар нэгэн одоо хийх юм ямар нэг юм хийх боломж байна. Өсвөлдөө би бүр толгой өвдөл явж ийн л да. Энэ одоо paid speech гэж ярьдаг зүйл биш тийм төлбөртэйгээр үзэл бодол гэж үзэхгүй дээ. Одоо нэг зүйл үзэх юм уу төлбөртэйгээр үзэл бодлоо илэрхийлэхийг ингэж үзэх юм уу эсвэл энэ paid speech маань free speech муу юм уу гэх мэтчлэнгийн зүйл өөр нь толгойд орж ирээд байна л да. Яг энэ нөгөө харигсаар ингэж халдахдаа мэдээж трол арми хамгийн түрүүнд барьж авдаг юм ахаал яг л нөгөө гендрийг хэвшмэл ойлголтуудыг барьж авч хүмүүс рүү дайрч хэлж байгаа байхгүй. Ялангуяа та бүхэн мэдж байгаа нөгөө саяны хамгийн эмзэг байгаа бүлгүүдэд маань хандахдаа тэд нар одоо зүг юу гэдэг чи бол айлгч хэрэгтэй ярихгүй шүү дээ. Чи бол гэж шал өөрийн барьж авч дайрч байгаа тийм. Цуврал хилцүүлэг 9. Эрэгтэйлэх шинж ба залуусын нийгэмшил. COVID-19 цар тахлын эрсдэлт нөхцөл байдлаас шалтгаалan цуврал хилцүүлгийн өмнөх дугаарууд цахим хэлбэрээр зохион байгуулагдж байсан бол энэ удаагийн хилцүүлэг нь танхимаар зохион байгуулагдж байгаагаараа онцлог юм. Энэхүү хилцүүлгээр нийгмийн хөгжлөө даган өөрчлөгддөг эрэгтэйлэх шинж чанарын хувьслал нь эрэгтэйчүүд хөвгүүдийн сонголтод нөлөөлж байгаа байдал, түүний давуу болон сул тал, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэж санал солилцлоо. Эрэгтэйлэх шинж ба залуусын нийгэмшил хилцүүлэгт ихтэй сургуулийн оюутан, төрийн албан хаагч бүхий 25 төлөөлөл оролцлоо. Эхэнд гендрийн үндэсний хорооны ажлын албаны эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэрэгжилтэн Бат Хишиг Монгол эрчүүдийн талаарх статистик өнөөгийн байдал сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр гэр бүлийн гишүүд хүмүүс тэнцвэртэй байх ёстой. Ямар нэг ялгуурлан гадуурхалт байх ёсгүй. Гендер гэдэг бол энэ хоёр хүүс тэнцвэртэй байх явдал. Энэ хоёр хүүс нь биологийн хувьд л ялгаатай болохоос эрхийн хувьд адил тэгш байх ёстой. Хүчирхийлэлтэй газар эрх мэдлийн тэнцвэргүй байдал ноёлж байдаг. Хүмбэр халдашгүй дархан байх эрхтэй. Гэр бүлийн хүчирхийлэл хаана их байна? Тэнд гэр бүл салал, ядуурал, архитал, гэмт хэрэг, нийгмийн сөрөг үр дагаврууд их гарч байдаг. Гендрийн тухай хууль бол гендрийн ялгуурлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх тухай хууль юм. Хүн төрөлхийн хүчирхийлэгч байдаггүй. Орчноо сон сурдаг. Бусдын үзэл бодол ялгаатай байдлыг хүнддэг. Бид хүүхэдтэй харилцааны ур чадварыг зааж өгөх үүрэгтэй. Эрчүүд бид бие гэдэг үзлээс татгалзаж, ухамсартай, гендрийн мэдрэмжтэй болвол амьдрал минь дэвжиж дээшлэн. Хамгийн том ялалт бол өөрийгөө ялах байдаг. Иймд эрчүүд бид хандлагаан өөрчлөх хэрэгтэй байна. Эрчүүдтэй өөрчлөлтийг өөрөөсөө эхэл. Бид нар өөрсдөө үлгэрлэж байж бусдад сэтэл төрүүлнэ гэж уриаллаа.
Монгол өрх сэтгэл зүйн хүрээлэнгийн сэтгэл зүйч анх баяр эрэгтэй хүний сэтгэл зүйн онцлогийн талаар илтгэл тавилаа. Гендрийн үндэсний шинжээч Баавга гэр бүлийн амьдралд тулгамдж байгаа асуудлыг эрчүүд хэрхэн шийдвэрлэж байна вэ гэсэн анхаарал татсан сэдвээр илтгэл тавьж 2018 оны судалгаагаар жилд 387 эрэгтэй, 63 эмэгтэй амиа хорлож байна. Эрчүүд эмэгтэйчүүдээс бараг 6 дахин ихээр амиа югүйтгэж байна гэдгийг дурдлаа. 2020 оны байдлаар Монгол улс маань болохоор 1 сая 603 мянган одоо эрэгтэйч байна тийм. Тэгээд дунджаар манай эрчүүд маань болохоор 29 наснда гэр бүл болоод 66 наснда орж байгаа. Тэгээд 2020 онд улсын хэмжээнд 39844 хүү 37872 охин байсан. Монгол улсын нийт хүн амын 35.4% буюу 1.2 сая хүн. За тэдний 614 мянган одоо хүү 586 мянган охин байна. Дэлхийн банкны хийсэн Монгол эрхлэлтийн дундаж насны төлөвлөлтөөр нөлөөлж байгаа 40 зүйлсийг тодлох чанарын судалгаа хийчихлээ. За судалгааны зорилго маань болохоор ерөнхийдөө энэ зөрүүтэй байдалд одоо юу нөлөөлөд байгаа юм тийм ямар ч зүйлс нөлөөлөд байгаа юм тэрийг ингээд тодорхойлох гол зорилго бол ерөөсөө тэр байсан. За хоёрт нь болохоор эрсдэлтэй үйлдэл хийх шийдвэр гаргах нөлөөлж өгсөн зүйлс нь юу? За согтууруулах ундааны хэрэглээ 1605 буюу 70.9% согтууруулах ундаа хэрэглэсэн бол 658 буюу 29.1% сүүлийн нэг жилд арх согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. За эхлээчүүдийн согтууруулах ундааны хэрэглээ 7%. Харин согтууруулах ундаа хэрэглэж давтамжийг 7-гийн түвшинд авч үзвэл судалгаанд оролцсон 40-69 насны эрчүүдийн 3.8% өдөр бүр тодорхой хэмжээнд согтууруулах ундааны зүйл хэрэгж байгаа. Хамгийн өндөр үзүүлж байгаа бол 18-аас 39 насныхны 2.5% өдөр бүр хэрэгж байгаа гэсэн юм судалгаасан. Энэ чимжлэгийн байгууллагад хандсан давтамж. За ингээд жилд нэгээс олон удаа 161 жилд нэг удаа 327 за бие өтгөр гэхэд хамгийн их буюу 381. За шаардлагагүй үед ч гэсэн үзүүлэлт гэж 331 хизээч үйлчлүүлэх үрж 139 байсан. Өөрсдөд хийх шийдвэртэй алхам хийхдээ хойр ханддаг. Тогтвортой ажлын байргүй байна. Амжиргааны зардал өгөх баталгаад орлогогүй байна. Хөтөлбөрийн хөлөмж доогоор байна. Сэтгэл хангалуун бус байхад өргөж хэд их ачаалттай ажилланаар өөрийгөө эрсдэл оруулах гэх сөрөг үр дагавар хүргэж болох шиг байна гэж үзсэн байна. За тэгээд Монгол эрчүүд нь ерөнхийдөө үүрэг хариуцлага ухамсарлаж өрн дүүрэн биелүүлэхийг хичээдэг. Энэ нь тэдний уламжлалт ойлголттой шууд хамааралтай боловч энэ үүргээ бүр гүйцэтгэж чадахгүй байх нь хувь хүнээс бус өөрөөс нь гэхээс илүү гаднаас гэр бүлийн нийгмийн нөлөөлөлөөс үүдэлтэй байдаг баг нэ. За чихэлийн талаар хатлаг маскулин хэв хэмжээ, эрэгтэйлэг шинжийн хэв хэмжээ эрчүүдийн эрүүл мэндэд шууд болон шууд бус нөлөө үзүүлж байгаа ярилцлага болон судалгааны асуудалгаар батлагдаж байна. За судалгаанд хамтсан эрэгтэйчүүдийн 73.5% буюу 12-ийн 7 хүчрхийл хизээж үр дүнд хүрдэггүй гэж хариулсан боловч бусад судалгааны үр дүн болон энэ судалгаанд оролцсон эрчүүдийн 49.2% шаардлагатай тохиолдолд зодон ангиас буцахгүй гэж хариулснаас харахад эр хүний хувьд хүчрхийл үйлдэхийг хүсэхгүй байж шаардлагатай тохиолдолд бие хамгаалах хүчрхийлэх нь хэвийн зүйл гэж үзэж байгаа хүчрхийлийг үүсгэх үзэл зөвхөн бодлын түвшинд хэрэгжиж байгааг илэрхийлж байна. Монгол эрчүүдийн хувьд дотгошоогоо байдаг шүү дээ. Харьцангуй одоо яваад баруун сэдв дотоо ерөнхийдөө юм даахад тагшаага илүү нээлттэй биш. Тэгээ энэ нь өөрөө төрсөн асуудал хүргэх тэрийгээ ожигруулах дайнгүй талбар үндсэн нөхцөл болж ижидэг. Сэтгэл судлал юу зүйлсөөр хүн өөрөөс нь арга сууган тэгээ хөөсөө хүмүүх юм уу эсвэл дэвшил харуулах юм уу тийм хүн арга сууг байхад тэрийг заавал аргачих сууг ус заавал байх. Монгол эрчүүдийн хамаа ордын хүн их байна гэдэг гарах тийм зүйлсүүд нь буруу заалцах байна. Эсвэл заримдаа ерөнхийдөө гарахгүй байна. Тэгээд энэ яаж хийж байгаа. Одоо энэ балыг би гад дээр ингээд минут болж байна. Энийг та өөрсдөө үгээс сэтгэлийн зовлон шаналт гэж бодчих таа. Сайн зовоогоо гэдэг. Энийг би бол минут болж чадна шүү дээ. Нэг цаг болоод миний гарч хэлэн тийм үү. Нэг жил болоод бүр хэцүү. Яг энэтэй адилхан таны сэтгэл санааг зовоож байгаа асуудлыг та өөрөө тэр дооронд шийдэж чадахгүй бол энэний хэмжээ өөрчлөгдөж хугацаа өөрчлөх гэхээр таны их зовооноо гэсэн юм тийм хөрөнгө оруулаад өгөхгүй. Тиймээс тухайн бүрийн хүмүүстэй ярилцаж бас хэлхийг
хийж байгаа. Нэгдүгээр энэ Монгол улсад бий болоод байгаа гэр бүлийн олон хэм маяг тэдгээр тохиолдож байгаа бэрхшээлийн нийтлэг болон ялгаатай байлг бас тавтагдсан гэж байна. Бид бас ингээд зөвлөмжөө байх боломж байна. Хоёрдугаар энэ эрчүүд толгомдож байгаа асуудлаа шийдвэрэхээр оролцох хийж байгаа ч гэсэн ихэнхдээ үрдэн муутай өрнөлөө багтай шийдвэр болж байна. Тэр энийг их далайцтай зөв шийдэл болох талд нь гацаах хэрэгтэй. Тэгээд тэр гарцыг бол би яг тодтогдсон байгаа энэ дээр уг санаагаар хэлээд байгаа. Өөр заяагт бол бас зан үйлийг үүрэг хариуцлагыг хөвгүүд ирчүүдэд онцлуулах. Энийг бид заримдаа гендрийн хөвшмөл үйлдэл гэж байна. Тэгээд энэ төсөөлийн гэршүүч жиг бий болгож байна. Төсөөлийн зохиомл ийм ирчүүдийн дүр бий болгочиход тэрүүндээ хүрэхгүй бол тэр ир хүн биш юм шиг. Тэр хэмжээнд байхгүй ир хүнтэй адилхан үлдэхгүй юм шиг. Ингээд бид төсөөлөөр гэж. Монголын хөвгүүд болон ирчүүд үл хүчирхийлэл, үл хайхлах хүчирхийлэл өгцөн байна гэдэг нь хэлбэр байна. Энээс гарах гацсан тусгайс гарах хэмжээ, онцгойс гарах хэмжээ бодлого явуулах. Энийг зөрөгтэй хийж бид энэ хэвшмэл төсөөллийн буруу ойлголтоосоо гарч болж. Энэ ойлголтоосоо гарчвал бидний гарцыг болно. Зөв одоо гарцуудыг олох маш тийм толгойн төвчээр тайлбарлаж. Гендер бол нийгмийн аль нэг бүлгийн тухай асуудал биш. Гендер бол зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш. Гендер бол эрэгтэй, эмэгтэй хүн амын тоог тэгшитгэх орлого биш. Нийгэмд энийг ч үл орхигдуулахгүй байхад чиглэдэг учраас хүн бүхэнд хамааралтай хөгжлийн асуудал билээ.